Надад ихэндээр л бид нэр бөөнбөө зочинтойгоор үзэгчтэйгээ уулздаг. Энэ 7 хоногийн үед ч гэсэндээ ээлжид 4 зочинтойгоо. Гэхдээ ээлжид гэдэг үг хараахан бас тарахгүй л дээ. Яагаад гэвэл дандаа шинэ зочин байдаг. Нийтдээ 9 дугаар гэж хэдэн зочин болцсон байна гэлээ яг тоолоод. Баг 40 шахуу зочин болсон. Тэгэхээр манай нэвтрүүлгийг бас дандаа залуучууд ордог тийм нэвтрүүлэг гэж зарим хүмүүс бодоод ах шиг байна. Гэхдээ манай нэвтрүүлэг бол насны хязгаар бол байхгүй. Тэгэхээр ийм сайхан мессежтэй явж байгаа бол залуу одоо настай нас тэр ямар ч хамаа байхгүй. Бүх хүмүүнийг бид нэр л үрж оролцуулдаг байгаа. Нас гэдэг бол ердөө тоо. Магадгүй 2 оронтой тоо. Харин нас гэдэг өөрөө тэр хүний сэтгэлгээнд, сэтгэлд тэр хүний дотор байгаа маш тийм гоё ертөнцид өөрөө үн удаан оршиж яадаг гэж хөдөө боддог. Тэр чүднээсээ 4 урилга нэвтрүүлгийн залуучууд бид нар энэ 7 хоногт яг үнийг нотлохын тулд тийм ээ зочтой ирсэн байгаа. Тэгээд би шууд зочноо. Өрөөд хэлцүүлж байгаа. Сайн байна уу та? Шинэ 7 хоногийн сайхан хэлж байна уу? Сайхан хэлж байна. Ааха. Тэгэхээр давс хэрэг чи одоо ер нь ингээл бид нар ажлын 7 хоног гэж яриад эхэлж байна л да. Таны үед 7 хоног яг яаж эхэлж байна вэ? Ер нь л тэгээд ажлын 7 хоног гэлтгүй ерөөсөө өдөр болгоо надад л ажлын шинэ өшөөл их ажил. Өдөр болгон л даваа гараг байдаг юм байна. Бараг тийм. Ялангуяа амралтын өдрүүдээр бол хүмүүс илүү үйлчлүүлж байгаа байлгүй тийм ээ? Тэгээ шүү. За урилга хийзээ аваа та. Урилга би одоо нэг 7 хоногийн өмнө авлаа да. 7 хоногийн өмнө авсан. Юу бодогдоо? Сайхан урилга. Одоо их юм бодогдсон. Би одоо тэнд ороод намайг тэнд одоо оруулах ямар хэрэг байдаг юм бол би одоо ямар од биш би ямар нэг их юм болсон хүн биш те. Тэгэж бодогдоо. Энэнд л манай нэвтрүүлгийн нэг сайхан онцлог байгаа юм л да. Монголын олон мянган эхчүүдийн төлөөлөл болоод жирийн л нэгэн эмэгтэй 3 хүүхэдтэй 3 сайхан охинтой. Тэгэл их л хүн. Их хүн тэгээд Ажил дээр нь сурчлага авсан гэсэн тийм ээ. Сурчлагыг эхэлж үзээд хэдүүлээ өргөжлүүлээ яриул айрыгийн ярих гэдэг зүйл бас зах зохиос нь мэдрэгдэх байх тийм ээ. хуваараа хөдөлмөр эхэлдэг хүн. Одоо 92 онд нэг осолд ороод, группт ороод, одоо ерөөсөө групптэй нэг сэтгц наркотикийн төвийн харьяал хүн. Тэгээд одоо нэг өөр газар очиж ажил хий гэхээр болохгүй. Авахгүй манийг. Тэгээ одоо ямар ч гэсэн хүн зүгээр сууна гэж байхгүй. Тэгээд өөрөө нэг боломжтой л ямар л боломжтой ажил вэ? Тэгээд л ажил хийгээл амьдралаа залгаалал явж байна. Энэ түрээсийн байранд ингээд бас хөдөө нэг жоохон ногоо тарина. Тийм миний тарьсан ногоо. Түрүү жилийн ургац сая зойрноос гарч ирсэн. Одоо тэгэл зэрэгцүүлээ сууж байна. Арай. Зах дээр зарах гэхээр өвчтөн тэнд лангуу нэгдгээс байхгүй. Тэгээ бас нэг ченж өгж болдгоо бас нэг хэцүү асуудал байна. Бид нарыг гаргасан зардлаас илүү бага үнээр авдаг ченж чинь. Тэгээд ерөөсөө ашиг байхгүй нөгөө тохио. Тийм болохоор одоо өөрөө л нэг ингээд зориглол ингээд сууж л байна шүү дээ. Одоо гэхдээ бас миний ногоог авч иддэг хэрэглэгчтэй болцсон байгаа. Бас энэхүү хүрээндээ. Тийм. Бас гэхдээ нэг лангууны үнээс арай хямд, ченжийн мөнгө үнээр өгснөөс арай юугаар гэдэл. Тийм арай ахиугээд л ингээд байж л энэ да. Өдрийн үйлчлүүлэгчийн тоо гэхээр бас яг тэд гэж хэлж болохгүй л дээ. Энд чинь удирлаад агаад бас хүний гутлын хэрэгцээ ямар үлээ удирлаад агаад тэгээд тийм болохоор чинь яг өдөрт тэд гэж болохгүй бас нэг хэлбэлцээд өдөртөө нэг 20-оос за ачаалал ихтэй үед бол 40-50 ч хүнд үйлчлүүлдэг. Нэг тиймэрхүү л миний дүү энэ гутал засварыг анх үүсгээд ингээд ажилуулж агаад бас яг бурхан болцсон юм да. Дүүгийнхаа ажлыг үргэлжлүүлээд дүүгийнхаа заасан ямыг хийгээл сууж яах гэж. Цаарах төгссөн байна. Танд явхад ер нь чулуу молоо юм тэмтэрэгдэж байгаа үстэй. Тэгтээ яванда тэмтэрэгддэг болно л доо. Тий. Тэгээ хүний хөлний уланд чи айгүй олон мэдрэлийн судас байдаг шүү дээ. Тэгээд нэг хөдөлгөх хөшөө таныг ядраадаг байхгүй юу?
муу гуталтай та удаан явхад ядраад хөлчин бүр улчин өвдөд ирдэг штеп. Бас 5 шараас орбитаас энэ офицеруудын ордноос хүртэл бас үйлчлүүлэгч ирнэ. Өвлийн ачаалал ихтэй үедээ бол 70-80 мянга өдөртөө болно. Тэгээд материал түрээс гэрэл мэрэл тэгээд хасгаар 70-80 мянга хүрэндээ гол нь хүний итгэл алдахгүй их чинь тэгээд гутлаа ирээд янзлуулсан хүн эргээд аваад явахдаа баярлалаа сайхан байна гэд явал сэтгэл ханаж байгаа. Өөр одоо хүн баярлалаа гэж хэлэхгүй сэтгэл дундуур байвал би одоо яасан юу нь болохоо байсан бэ? Ахаад янзлуулах уу гэд санаа зовоол дээ шүү. За сайн байна уу? Ажиллагаагүй юу? Сайн. Ажил сайхан. Сайхан. Манай энэ даваа сүрэн бол одоо ерөөсө хуваараа одоо ийм гутал засаад хөдөө одоо энэ Сэлэнгийн одоо энэ Төв аймгийн юунд одоо төмөс жаргалтай төмөс хүмүүстэй хувийн аж ахуй эрхлээд одоо 3 сайхан охинтой тэр охинуудаа одоо бүгдийн сургууль соёл төгсгөөд тэгээ ямар ч хэлсэн амьдралын төлөө зүтгэж яваа хүн болохоор би их бахархаж явдаг. Тэнийг одоо энэ удаагийн дугаарыг зочноор ингэж байна. Манай за. За баярлалаа. За. Бүтэн санд. Бүтэн санд тэнийг 12 жил үрж байна. Монголын үндэсний телевиз дээр үздэг. За. За баярлалаа. Амьдралд гомдлож амьдрдаг хүмүүс байдаг да. Уг нь бол болоод байгаа юм шиг хэрнээ болохгүй юм бүтэхгүй байна гэд гомдлоод юунд ч юм гомдлоод байдаг. Харин би өөрийнхөө зочноос юу анзаарсан гэхээр төртөхгүй амьдраад байгааг анзаарсан. Тэр олон хүмүүс орж ирнэ. Тэгээл гутлаа засмаар байдаг, гутлаа авъя гэсэн байдаг. Хүмүүс авъя гээл зэрэгцээл. Тэр тоолонд огт төртөж байгаа юм байхгүй. Тэр нь надад агууштай санагдсан юм л та. Сая би буруу сонсон. Өдөрт 70-80 мянган төгрөг одоо ашигтай ажилдаг гэж та хэлэх шиг боллоо. Тэр чинь бол нөгөө өвлийн улиралд хүмүүсийн өвлийн улирлын гутлын сезон эхлэхээр тийм айгаа оргил үеийнх нь юу л да орлого л доо. Гэхдээ бас дандаа тийм орлоготой байна гэж байхгүй л тийм. Дундаа заримдаа би өдөржин ганцаар бас хийх юмгүй суучин. Дурхан болсон дүүн зааж гисэн гэсэн байх тийм ээ. Тийм миний дүү ч одоо 10 хэдэн жил гутал засраар ажиллаж амьдарч ирсэн хүн шүү дээ. Сайхан дүү минь гэсэн юм уу. Эмэгтэй хүн гутал засраар ажиллахад арай онцгүй юм хэрэггүй л гэдэг гэсэн юм. Тэ одоо яалтчгүй тэгээд дүүгийнхаа ажлыг үргэлжлүүлэх болол тэгэл ингээл явж л юм дөө. Охтууд нь одоо хэр том болсон бэ? Охтууд маань одоо баг нь 21-тэй. 3 сайхан охин бурхнаас байсан. Эгчийнх нь ер нь нэг амьд явааг утга учир юм та. Төрөнд 2 хөтлөгч, эрэгтэй хөтлөгч бандтгийн хомдоор битээр төрөнд ярьж ирсэн. Яна 3 охины чи оронд 3 хүү байсан бол та яаж байгаа бол гэсэн. Яа өөрсдийнхөө амьдралыг өгөөл явж байгаа да эргээд ижим минь гэж яг сэтгэл байдаг хэрнээ эрэгтэй хэмжээнд хэлэхгүй шүү дээ. Хүний хүмүүжил ухамсараас л болно л доо. Бас нэг охин хүүхчиг ихийг халамжлаад явдаг залуучууд байна. Байна л та. Хүн зовж иж амьдрал дээр зовлон үзэл хатуужаад байна гэж ойлгодог. Гэтэл манай зочин юу гэж хэлсэн гэхээр үгүй юм блэ. Хүн зовлон үзээд харин зөөлөрт юм бэлээ. Би ч одоо юм яриул уулчих гэдэг болцсон байлээ гэд. Тэрийгээ та ярьж өгөөч. Яагаад ингэж дүгнэх болов та? Би ерөөсөө энийг анзаардаггүй явсан юм аа. Тэр нэг хэдэн жилийн өмнө 2-3 жилийн өмнө надад нэг хүн тэгж хэлсэн. Чи одоо өчнөө зовлон үзчихэд чи одоо юм л бол уйлах юм. Хатууж идэггүй юм уу? Ямар сони би чамаа гайхах юм гэж хэлж ирсэн. Тэгээ тэр үгнээс нь хойш би ер нь бодоод хахад хүн зовлон үзэх тусмаа юмны нарийн ширээ учрыг ойлгоно. Юмны цаад утга учрыг ойлгодог болохоор уян зөөлөн болоод юм хатуучих биш. Уян зөөлөн болдго юм байна. Хүний одоо сэтгэл зүрх юм хайлдаг. Жишээ нь энэ нэг жоохон ажлыг хийхин төлөө энэ хүн ямар их хүчин зүтгэл гаргасан бол гэж бодохоос тэр хүний ажлын биш хүнийг хайрлах гэж нэг тийм ер нь юмны цаад учрыг боддог болдго юм уу. Тэгээд уян болцсон юм бол тэгээд нэлмрүүлдэг болчихсон юм уу. Уярдаг болчихдаг юм уу гэж бодсон доо. Түрүүн та ярьжсэн офицероос 5 шараас хүмүүс ирж гутлаа янзлуулдаг гэд
Тэр хүмүүс гутал засвар хаасаг байх ч юм яа таныг зорж ирээд байна. Над дээр эрийгээд ирж ивэл би баярлна. Нэг эмч хүүхэн манайхаар ирж үйлчлүүлээд явсан юм билээ л дээ. Тэгээд дараа нь ээжтэй миний энэ гутал болохоо ээж тэнд бог дарын тэнд тэгээд ингээ гуталчин байдаг. Та яаж игээд олоод оч. Тэр эгч дээр очиод янзлж болно гэвэл янзлуулъя. Янзлж болохгүй гэвэл одоо яах наадах чинь. Хаяхаас гэсэн манай охин тэгээд чамайг заагаад явууллаа. Тэгээ би хайсараагаа сургалаад ирлээ л гээд нэг ихч ирж ирсэн. Настай хүн. Тэр ийм яриа бас манай студид 2 3 дахь болж байгаа шиг санагдаж байна. Тэр өнөөдөр ер нь манай Монголд энэ үйлчлэгээний салбар гэдэг зүйл дээр итгэл гэдэг зүйл хүн сэтгэлээсээ юмыг хийнэ гэдэг хамгийн чухал болчихсон юм шиг санагдаж байна л да тий. Одоо яг тэр хүний гутлыг та сэтгэлээсээ одоо засч өгсөн болохоор хүмүүс мэдээж таныг зорж ирдэг байлгүй. Мэдхгүй дээ тэр хүмүүс намайг яаж дүгнэдгийг би хүмүүсийн өмнөөс өөртөө дүгнэлтөг нь гэж бодсон. Баярлалаа гэж хэлэхгүй гарчгаар хэцүү гээд байгаа. Цойноос нь дуудаад өө яхаа засаад өгötхий гэдэг. Тэгээ хойноос нь дуудах ч яхаа. Тэр хүн чинь гутлаа авах гээд ирнэ. Тэгэл тойроод үзээд тий хүн мэдэгдэн штэ. Хүний нүд чинь хүний царай чинь тэгээ сэтгэлийн илэрхийлэл болоо явна. Одоо нэг л жоохон эвгүй болоод явбал тэгэл яасан бол доо гэж бодоод яаж энэ болж гэнэ тэр нь болж гэнэ гэдэл өөрөө төрүүлэл асууна. Тэгэл хүн энийг яасан болчих болж гэхээр л сэтгэл амраад Нэг охин гадаад сурдаг гэсэн үү? Нэг охин гадаадд ажиллаж байгаа. Сурах гад бас сурж болдгоо. Мөст шалгалт өгөөд орох гэхээр нөгөөдг нэг 19 хүүхэд авах байснаас 21-д нь орчлоо гэдэг олон улсын харилцаанд. Тэгээд хөдөө намайг ногоон дээр ээжсэн чинь над дээр яваад утсан. Ээжээ би амьдсангүй ингээд 2 хүүхдээ ард таслуулчлаа гэдэг. Тэгэхээр би охины загнаж чи 10 жил онд сурлаа гэж явсан. Хөрсөн сургуульд орж чадахгүй бол одоо яах вэ? Натаа ногоо тарилаа бичиж загнаад охиноо. Ихтэй би бас заримдаа их хатуул та. Тэгээд тэр охин маань одоо тэгээд яг мөсийн нэг эдийн засгийн ангид ороод суралцаад ингэ жоохон санхүүгийн юунаас болоод их чинь бас нөгөө хүүхдээ бас байхгүй тасалтуулсан сургуулийн. Тэгээд охин маань одоо би герман хэл юун төлөө сурсан бэлээ германд очиж ажиллаад тэндээ сургуульд орохыг бодъё л гэж явсан. Тэгээд миний охин ажиллаж байгаа. Сайхан ажиллаж байгаа тэгээд. Өгөрцөө авах гэсэн чинь нэг нь 8,000, нөгөөх нь 3,000 гэх юм. Маш их ялгаатай. Гэсэн Монгол нь 8,000 төгрөг. Хятад нь 3,000 төгрөг гэхээр чинь хүн яаж ч бодсон 3,000-ыг л авмаар л санагдаж байгаа. Хэдийгээр Монгол үндэсний үйлдвэрлэлд дэмжмээр байгаа ч гэсэн эдийн засаг дээрээ тулахаар би тэр 3,000-ыг л авахаас өөр аргагүй болчихсон. Яагаад ийм их зөрөө байд юм бол та одоо ногоо тарьж байгаа учраас л би энийг асуучмаар санагдлаа л да. Манай ур амьсгал ямар илээ? Төмөсний ургах хугацаа бас хоногийн тоо байдаг. Тэр мэрийг бодоход чинь за 8 сарын сүүлээс нааш гарахгүй те 8 сарын 10-аас нааш гарахгүй те гэж бодоход хятад чинь 7 сар дөнгөж 7 сар гарангуут. Эрт ургац гараад ирдэг. Тэр одоо хүүхдийн толгой шиг том төмөс. Аюу муухай. Одоо юу юм бэ? Хүний гар мөгөмөр том лууван 3 4 5 дахин хитэрсэн тийм жинтэй. Гэхдээ тэр өстө үнэн аюултай осолтой. Би хямдхан зарагдаад байна. Үнтэй байсан ч гэсэн манайхан Монгол газар шороонд ургасан хүсний ногоог авч хэргэлжээ гэж би үргэлж хэлдэг. Яагаад ч тэгвэл нөгөө нэг цалин мөнгө бодохоор чинь тэгэл эсвэл бол хоёр юмны нэг нь л байвал авч л таараа 8,000-аар л байж их юм бол тэрийг аавна. Сонголт байгаа учраас нөгөө 3,000-ыг авахаас өөр аргагүй хүмүүс бол за бас л дийлийнх нь байгаа болов гэж бодсон. Та магадгүй Монгол төмсөө идчихдэг байх. Гэхдээ өөр бусад бүтээгдэхүүн авахтаа бас л үнэ ханшийг хараад яг органик юм бол харахын хувьд харалгүй яхаа. Хямд юм гэдэг чинь өөртөө өвчин худалдаж авч ийн л гэсэн үг. Би чи нэг олон жилийн өмнө 3 жимсний мод тарьсан хүн. Жимсний мод арчлаад ургуулад бүр үр жимсээ өгөх хүртэл нь арчлаа штэ. Тэгжитлээ эндээ миний 3 жимсний мод цэцэглэн жимслэн тэгээд үр жимсээ нэдэж эхлэн штэ. 3 охинтой 3 жимсний бацтай. 2 газар төмстэй. Жимсний мод гэж 3 охин л хэлээд байна штэ. Тий. Би тэгэж нэг зөөрлүүлээд хэлсэн чинь миний нэг үйлчлэл өгч ойлгохгүй. Гэ чи ямар жимс тэрэ 3 юм уу?
Гуравхан юм уу? Жиг шууд утгаар нь мод гэдэг ойлгоод явчихсан л та. Манай тэр үйлчлүүлэгч болохоор одоо гадаадд олон жил ажиллаад ирсэн хүн байсан. Одоо миний хэрэг насны жишээ нь 2 байртай боллоо. Нэг байраа түрээслүүлээд Мод тарсангүй гинөө. нэг байраа түрээслүүлээд нэгэнд нь би өөрөө амьдарч байгаа. Одоо нөхөртэй болмоор байна гэж байна. Чи тэгээ хүүхдгүй мүү гэсэн чинь үгүй гэсэн. Тэрний хажуу та баян хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр би хэлсэн. Гэхдээ ямар сайхан 2 байртай гэж бодож ирсэн. Сүүлд нь би ч нэг 3 жимсний мотортой хүн дээ гэж. Одохгүй жимсийн нэдэн дээ гэсэн. Тэгсэн чи ямар жимс тарьсан? 3 юм уу гэж. 3 мод тарсан юм гээд. Өөрөө мод байж. Өөр ойлгохгүй байгаа юм. Давсрагч та ер нь амрамаар санагддаггүй юу? Одоо баг амралтгүй ажилт юм биш үү? Өдөр болгон гэхэр чинь тий. Гэдэг чинь ажил сайхан бүтэж байхад хүнд бас нэг сэтгэлийн тэнхээ өгөөд хүний ядаргаа бас нэг жоохон тайлагдав. Тэрнээсээ урам аваад. Тэгээ бас хөдөө ногоон дээр очингоо тэр чинь бас надад нэг сайхан амралт болчихдог. Гэтэл хүн бос төрсөн юм чинь нэг хагасаа бүтэн цаг 2 өдөр амархаа аяг л дээ. Нэг өдөр нэг сайхан амарж явах хэрэгтэй л болоо. Амраадгүй мөө утастаад. Уцаа салах хэрэгтэй шүү. Их хизээ хөө яах вэ? Би ингмээр тэгмээр нэгэд утастаад бас салгаж болохгүй дээ. Салгаж болохгүй. Хаанаас юу ч болчих юм болоо. Итгэл хүн намайг зориод ирж яхад би байхгүй байх. Бас муухай да. За баярлалаа Давсрагч. За, Манай нэвтрүүлэг цаг зав гаргаж ирсэнд. Та бүхэн сэтгүүлч та бүхний өвгөн үнэн үзэн хурцрах холтойгоо гэж ирээ да. Өглөө шиг, кофе шиг, үргэлж шин бас сэргэг. Би амьдралд бас ажилдаач хайртай. Тийм болохоор үзэгчээ хүндэлдэг. Өнцгөө олох нь чухал. Хүн өөртөө цаг зав гаргаж байж амжилтанд хүрдэг гэдгээ мэддэг. Надад л нэг өгүүлбэр нь маш тод үлдсэн. Та нарт ямар сэтгэл төрж байгаа бол зовлон үзэж хүн хатууждаггүй, харин зовлон хүнийг улам зөөлдөг тухай би ч гэсэн энэ тухай бодож эхэлжээ. Манай нийгэмд өргөтөл болсон мянган ээжүүдийн төлөөллийн нэг байлаа тий. Гэхдээ тэр 3 сайхан жимсний мод нь үнэхээр сайхан санагдлаа. Тэгээд одохгүй энэ ихч манаас тэр жимснийхаа өр өгөөжийг хүртэх баха. Тэр бол тэр ирээд бол их ойрхон байгаа мэн. Тийм модныхоо жимсийг Би яг ямар жимсний бод гэж асуугаа шүү. Өөрөөр энэ дангаа дарахад 3 модтой байна гэсэн. 3 жимстэй юм гэсэн. Жахад ямар Бид нэр одоо хүн бусныг зовлон гэдээ ярихаар нь яг тэр зовлонгийн тулааг бас ойлгохгүй шүү дээ. Илүү зовлон үзсэн, зовлонгоо илүү таньж ойлгож тэр хэмжээгээр одоо тэрийг илүү мэдэрч тэрийг зөөлөрдөг гэж яриад юм шиг байна. Түүнээс ч зовлон их үзсэн хүн бол зовлонг давах чадвар нь л илүү болж одоо хатуучих нь бол бас байгаа. Хоёр талтай л гоё л үг шиг санагдлаа л. ер нь нэмэгтэй хүн угаасаа л зовлон даах чадвар илүү өндөр байдаг л та. За ингээд дараагийн зочинд орох уу? Одоо зулаагийн зоч. Тэгэхээр би зочноо орохоос өмнө та гурав ер нь Монгол гэрт амьдарч үзсэн үү гэж асуумаар байна. Хизээ 7 нас хүртлээ. 7 нас хүртлээ. Ер нь хаанх уу? 2 жил амьдарч байсан маахаас Амгаланд гэрт байсан л да. Шууд байрнаас гэрлөө буусан л да. Монгол гэр хэрхэн яаж орчин үеийн орон сууц шиг байж болох вэ гэдэг төслийг санаачилсан даваа сүрэн гэдэг хүнийг би бас урьж байна. Монгол улсыг За Хоёр дахь даваа сүр. за даваасраа хийлээ. Сайн байна. Монгол улсын зөвлөх инженер, доктор. Зя тэгээд шууд л нөгөө гэрний тухай яриад хэлээ л дээ. Бид нар чинь нөгөө нэг гэр гэхээр нөгөө нэг имзэг давхаргын хүмүүс амьдардаг шиг тийм бодоод сурцсан байна л да. Ийм хугтгонтал болцсон байна. Гэр ороод амьдардаг, гэрт амьдардаг гэхээр те. Миний өөртөө саяны ярианаас те байрнаас шууд гэрлөө буусан гэж ярихаар нөгөө бидний сайхан тэр зүйл нөгөө гэр гээд бахархаад байдаг зүйл маань имзэг сэдвийн юм болоод байгаа шиг л санагдаж байна. Та өөрөө юу гэж боддог вэ? Нийт нүүдэлчин овг аймагуудын дундаас хүн төрөлхтний түүхэнд үлдээсэн соёлын болон
материалыг үнэт өвөг тодорхойлсон байдгийг. Энэ тодорхойлолтыг Майдер дарга Лаасрон гэдэг хоёр хүний бичсэн Монгол гэрийн түүхэн тайм гэдэг номыг тодорхойлсон байдгийг. За тэгээд бид болвол яг Монгол гэргээл яриа сурчсан. Энэ чинь Монголоос бус улс оронд бас нэлээд байдаг л тийм л орон сууцны нэг л хэлбэр шүү дээ. Солонгосчуудаар ингээ Монгол гэр хийлгэж байгаа гэсэн байхгүй. Тэгээд доторх тогтчлтын бүгднийг нь маш гоёор хийсэн. Гэхдээ солонгосчууд хийж байгаа гэж сонссон. Тэгэхээр давсрахын хувьд бол төдвийн даваа суран гэдэг. Тэгээд ТД шийдэл гэж маш олон жилийн хугацаанд хийсээр хагаад өнөөдөр яг энэ шийдэл маань 4-т ирсэн баг тий. Нэгээс нь ахвалаа 2 3 4. Тэгэхээр энэ ТД шийдлийн ТД 4 шийдлийн гэр чухам ямар болохыг сурвалжлаас үзэх гэдэг ба. Тэгээд бодолтоор харцаад. За энэ гэр хороол зориулсан ариун цэврийн байгууламжийг хэрэгжилд байрлах өнөр жуулчны бааз 13 гэрт хийж туршсан. Энэ гэр хороолд бид нар ашигласнараа гэр хорооллын хашаантар байдаг модон жорлон муу усны нөхийг арилгаж тэрнийхээ оронд бид нар цэвэрлэх байгууламж бохир усны цооныг тавьснараа хөрсний бохирдол, усны бохирдлыг огт өгөө болгож 100% арилгасан ийм байгууламж болсон юм аа. За энэ байгууламжийнхаа байдалтай орж танилцъя. За энд жижиг насоос аваад өгчихсөн энэ насоосыг ажилуулад аяа тавга ингээд халуусаар угаачих ийм болцоо гарсан юм аа. Энэ бол ерөөсөө хоолныхын шкаф дээр нэг жижигхэн угаагаар тавиал өгчихсөн ус халаагчтай халуусаар аяа тавга угаачих ийм болцоотой юм аа. За одоо доошоо орж нэг орон зайн төлөвлөлтийн хувьд нэг жаахан жижигхэн нэмэлт шийдэл хийснийг үзье дээ. Орон сууцны ариун цэврийн өрөөтэй андуурмаар ийм л өрөөг л Монгол гэрт хийж өгсөн л онцлогтой юм шүү дээ. Энэ бол бид нар одоо гэртээ бие засчлаа, жорлондоо бие засчлаа, угаагуурт гар нүрээ угаачлаа. Энд халуусанд орчлоо одоо тэгэл бидний амин чухал шаардлагатай ариун цэврийн байгууламж л Монгол гэрт орж ирсэн гэдэг л шийдэл байгаа шүү дээ. Тэгээд ер нь аливаа шин санаа гэдэг бол хамгийн эцсийн хүний амьдралд бүр хамгийн нийцтэй байхаар өнөөдрийн бид нар дутагтаад байгаа зүйлийг арилгаж чадхаар тэгсэн мөртлөө хөрсний бохирдлыг арилгаж чадхаар ийм шийдлийг л цогцоор шийдсэн гэсэн ийм санаатай л одоо танилцуулаад байна шүү дээ. Энэ өрөөний чинь хүн бас нэг хэдэн минут усанд орчих нь нэг цагийн угаалгын машинад цаг юм угаачих нь хүний бас нэг амьдрах орчин болоод ирж байгаа юм л да. Энэ хүний амьдрах орчин гэдэг утгаараа агаар жололт, чигшил тэгээд одоо өшөө байдгийг дулаан гэдэг хүний эрүүл ахуй тохирох шаардлагууд нь ямар байдгийг тэр эрүүл ахуйн шаардлагуудыг бүгдийг зохицуулж өгсөн ийм шийдэл байгаа юм да. Монгол гэр дутагдaltaй зүйлийг л бид арилгаж л Монгол гэрийн хөгжилд жаахан хувь нэмрээ оруулах ийм л зорилготой яваад байна шүү дээ. Тэгэхээр галын зэргийн хувьд болохоор Монгол гэр чинь 5 дугаар зэрэгтэй буюу галын хамгийн муу зэрэгтэй байдаг юм л да. Тэгэхээр бид нар энэ өрөө хэд нэг ач холбогдол нь бол сая ингээ хувцснороо гэлээ. Дараагаар нь чинь хүний одоо хамгийн үнэ хэдлэлүүд, бичиг баримтууд тэгээд энэ юмыг яаж мэдэх вэ? Галын аюул гарсан үед заавал үлдэх зүйл. Гэхдээ ер нь одоо цэцэрлэг хүрэлцдэггүй үед хүүгд ч гэсэн гал гарвал миний хүү ийшээ гүгэд орчтын шүгэд хүүгд сайхан ойлголоод өгсөн байвал ер нь бас л галаас хамгаалахад их л нэмэр болох байх гэсэн ийм ойлголт байдаг. Тэгээ ер нь орон сууцыг дагаж явдаг нэг зүйл бол юу байдгийг гэхлээр байгалийн гинтийн аюулаас хамгаалах энэ төр одоо Оклахома тэгэхэд ч одоо бүр айл бүхэн зойртой байх жишээтэй. Манай говийнхан энэ одоо ховд нутгийнхын төр бол бүр одоо ингээл шуурлаа гэхэд гэр нь бүгд юу салхинаас хамгаалсан бэхэлгээтэй байх жишээтэй. Тэгвэл бид нар ус үерээ бусад юмд бол энд галын аюулаас хамгаалж болдог гадар хөдөлт салхинд гэр унлаа нурлаа гэхэд эндээ ороод бид нар хүүхд айхгүй гэмтэхгүй үлдэж болох юм л болцоотой шүү дээ. За давсарга таны хийж байгаа ажилтай бид танилцлаа. Үнэхээр хүн хэрэгтэй сайхан ажил хийж байгаа юм байна. Ингээд өдрийн өглөө нөхөлийн хамт олноос танд
зөвлөгөөг гардуулж байна. Маань хөтөлбөр зэрэгээрээ. За баярлалаа. Танай урилгыг хүлээж авсандаа баяртай байна. Тэгээд танай урилганд очиж үзэгчдтэй энэ байгууламжийнхаа тухай дэлгэнэнгүй танилцуулъя. Монгол гэрийг орон сууцны жишгт хүргээд орон сууцнд тоолох юм бол Монгол улс орон сууцны хангамжаар дэлхийд тэргүүлэхээр тийм тоо баримт тус гарсан байдаг шүү дээ. Тэгэх юм бол бид орон сууцнаас бид ирнэ юуг нь хөсөөд байгаа юм гэхээр 5% л хөсөж байгаа шүү дээ. Тэр 5%-ыг л бид нэр Монгол гэртээ оруулж их чадах юм бол энэгээ бид орон сууцны жишгт хүрлээ гэж тоосч болох байх л гэж бодоод байгаа юм л да. Одоо жишээ нь таны энэ газар доогуур ингээд ухаад хийсэн байгууламж гэртээгээ нийт төсөв 1 байрнаас хамаагүй хамдайц. Энэ яг үүн ч өөрчлөгдөл юм. Гэхдээ нэг 13 сая орчим төгрөгөнд энэ Монгол гэрийн ариун суурин байгууламж хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар. Энд харагдаж байна тий. За камерт яаж ерөөсөл гэртээ ороод баруун хаяагаараа усан зойрлогоо ороод энэ зойронд л энэ ариун суурин байгууламж хийж өгсөн байгаа шүү дээ. Ариун суурин байгууламж гээд нэрлэгч чинь бид нар яг гадна бохир усны байгууламж байна. Цэвэр усан хангамж байна. Тэрний дунд яг бидний өөрсдөө тэр хоёроо мэдхгүй ч гэсэн өөрсдийнх нь хэрэгцээ болвол суултуур, угаагуур, баан, угаалгын машин энэ дөрөв байгаа шүү дээ. Энэ дөрвийг энэ орон сууцны яг энэ ижил өрөөнийх нь ариун суурин жишгээр л Монгол гэртээ хийгээд өгчихсөн нэг юм байна. Одоо таны энэ байгууламжийг гэрийнхаа доор хийе гэвэл заавал амьдарч байгаа гэрээ солих шаардлагагүй үстэй. Амьдарч байгаа гэрээ солих шаардлагагүй. Таны гэр ямар л байна уу яг тэр гэртэл тохируулж хийж болж байгаа юм л да. Тэр хувцсны өрөө юм уу тэр? Энэ хувцсны өрөө. За энэ хувцсны өрөөг чи бид яг хэвдэ нэг орон зайн төлөвлөлтийн хувьд жаахан дутагдал байгаа юм Монгол гэр. Тэр нь яг нэг ханын өндрийн хэмжээ энд одоо стандартын тавилгууд, мебелүүд тавьж болохгүй. Энэ нөхцөлд хүн чинь бас нэг өвөл зуныхоо удирдлын хувцсыг нэг жаахан үрчийлэхгүй нөгөө нэг үлгүүртэлч мөр шүү дээ. Гой болгон юм бас нэг жаахан сормороо нугалчихгүй шиг хадгалмаар байгаа шүү дээ. Тэгвэл эндээ сайхан үлгээд руутыг нэгээд үлгээд энэ скавнда хийчих юм бол яг орон сууцнд хувцсан хадгалж байгаатай хувцсны өрөөнд хадгалж байгаатай адилхан л ийм л болцоо гаргаж өгч байгаа юм да. Тэд шийдэл гээд байгаа маань хэдэн жилийн одоо энэ судалгаан дээр та энэ макетыг одоо зөвөрөө гаргаж ирсэн. Аливаа төсөл судалгаа гэдэг бол мэдээл цуглуулснаас л эхэлдэг л дээ. Мэдээл цуглуулснаас эхлээд миний 6 дахь жилдээ ажиллаж байгаа 6 жил насалж байгаа хөдөлмөрийн үрдэн өнөөдөр үзэгчдэд бас нэг зах цахаас нь хүрэх болов гэсэн ийм л юм ч дээ. Та одоо яг өөрөө ийм хийсэн гэртээ амьдардаг уу? Би энэ хийсэн гэртээ амьдардаг. Энэ хийсэн гэртээ би өвөл амьдарч болох нь өвөл амьдрахаар одоо ер нь хөлдөх даарах нь ямар байх нь туршаад байгаа хаа гэж туршиж үзэж энэ чинь ер нь ийм л юм байд юм л да. Ариун суурин байгууламжийг шийдэж болдог. Усан хангамж шийдэж болдог. Ерөөсөө л өмнөд хойд хятадаас хойш эхлээл манай хороол тэгэл Орос руу ерөөсөө нэг хөлддөг аюул нэх байдаг учраас тэрнээс бид нар хамгаалахын тулд л одоо нэлээд өртөг зардал нэлээд инженерийн шийдэл шаардлагатай болдог юм л да. Өнөөдрийн хувьд бараг цогцоор нь шийдсэн гэж үзэж байгаа юм. Яг уу тэд 4 шийдэл гэлээ би өмнө нь 3 удаа хийгээд бас жаахан ойлгохтой болж өгөхгүй болсон л доо. Үндсэн санаа бол болоод байгаа юм. Жаахан дутагдал гараад байдаг. Дахиж одоо хийхгүй дээ нэг хилээ болоо гэж бодож байсан чинь нөгөө дутагдлаа зас дахиж хийхгүй болохгүй болчаал. Тэгэл жаахан сайжруулаад яваад байгаа. Тэгэхээр 3 оролдлого байсан байх нь шүү дээ. Өмнө нь 3 оролдлого. Одоо 4 дахь оролдлого одоо бидний гурвуулыг ашиглаж байгаа. 4 дахь оролдлого дээр би юуг хоёрыг нэмсэн гэхлээр төрөн дээр харагдлаа. Халуун усаар нэг аяга тавга авгаачдаг. Бид нэр ер нь нуугаад байх юм байхгүй шүү дээ. Нэг жаахан төмпөнд ус хийж байгаа л аяга хэдэн аяга нийлүүлж угаагаад зарим нь алчуураар арчихгүй нэг нь дахиж нэг зүгээрсээр зайлд юм уу юу тэгэл хэрглэж байгаа шүү дээ. Тэгээд аяга тавга гэртээ галзуухныхаа шкафн дээр тавьсан угаагууранд халуун усаар угаана гэдэг бол эрүүл ахуй нийтийн ариун цорын хувьд бол үнэлж баршгүй том шийдэл гэж би ингэж ойлгож байгаа. Энэ бол дэвшил байх хэрэгтэй. Энэ бол үнэхээр дэвшүүлэн. Тэгэхээр та энэ ажлыг хийхин тулд судалгаан дээр гэр оролт амьдарч байгаа иргэд маань ер нь яг энд байгаа шиг халуун усанд орох боломж ер нь хаана очиж ордог юм бол судалгаа хийсэн үү? Халуун усанд орох талаар саяхны 5 дугаар сард нэг судалгаа гарсан байсан. Тэрээр бол 54% нь хамаатны даа очиж байна. 54% нь
халуун усны газарт очиж ордог. Гэр хороолт халуун усны нийт халуун. Тий. 18% нь орон сууцнд байгаа айлд найз нэгд ах дүүгэнд очиж ордог. Цаана нь 28% үлдчихэд байгаа юм. За энэ 28% би 28% нь усанд ордгүй хэлж болохгүй л дээ. 90 дэхтээ яаж ордгийг гэхэлэр эдгээр чинь юм штэ. Шууд ингээд өөрийгөө аваад хордон дөргөн яваад усанд орж чадахгүй өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүүхэд нялхас багчвал эднэр л үлдэж байгаа шүү дээ. Эднэр маань яадаг юм гэхэлэр тэгэл яг уу хүзүү толгоогоо нэг ус толгоо угаагаал нэг хөлөө угаагаал нэг хэсэгчилж усанд ороод гэртээ тийм л амьдрал байгаа шүү дээ. Тэгээд дөрөв шийдэл дээр энд галын гидрант тавьж гисэн. Галын гидрант гэдэг чинь яг уу гал гарах юм бол тэрнийг нэг гал команд эртэлч юм уу хэрвээ чадвал бид нар аюул аваарын жаахан багхан шиг нуугдчихаар аюулгүй газар гэсэн шүү дээ. Тийм багхан шиг хугацаанд баг галыг бол унтраах тийм л болцоотой юм шүү дээ. Энд одоо өөрөө худагтаа тэрийгээ өөрөө болон халааж байж ижил гарах юм уу? Нийтийн цэвэр усан хангамжийг 3 аргаар шийдэж байгаа юм л да. Хамгийн сайхан арга нь гэр хороололд цэвэр усны шугам холбогдсон гудамжууд байгаа шүү дээ. Тий, одоо орцсон байгаа шүү. Тэр нөхцөл бид нар тэн дээрээ жижигхэн нэг хэсэгчилсэн төлөвлөлт хийгээд тэр чинь ганц айлд шугам татна гэсэн байхгүй л дээ. Ядахтаа нэг гудамжаараа таваараараа нийлээд тэрлөө нэг шугам татаад тэндээсээ энэ их усан хангамж шийдэх нэг болцоотой. Энэ бол сайжруулсан усан хангамж буюу бидэнд орон сууцнд хэрэглэж байгаа усан хангамжийн адил жишгтэй хамгийн сайн арга. Дараачийн арга нь гэрийнхээ хашаан дотор гүнэ ходогтой байх юм бол тэндээс шахчихвал бас л айтайхан шийдэл. За бүр энэ хоёрын аль аль нь байхгүй нөхцөлд бол ам үлийн тоо усны хэрэгцээтэй харьцуулаад усны нөөцийн савыг энэ яг л 100%-ийн өрөнд орол тавьж өгсөн л дээ. Эндээс гарсан бохир усыг яаж шийдсэн юм бэ? Бохир усны шийдэл гэдэг бол бидний бас нэг амин чухал шийдэл. Бохир усны шийдэл яагаад амин чухал гэж байгаа юм гэхээр нөгөө л хөрснөө бохирдол хөрснөөс шалтгаалсан усны бохирдол энтэйгээ хамт шийдэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс гарсан бохир усыг бид нар ямар ч л байсан хөрсөн шингээхгүй. Мөн 2 3 арга байна. Ачдаг байна. Ачдаг нэг арга байж болж байна. Бага уурын цэвэрлэх төхөөрөмж тавиад, цэвэрлэх байгууламж тавиад цэвэрлээд иж болох тий. Цэвэрлээд эргүүлээ тэрнийг ногоон байгууламжид нь хэрэглэчих нэг юм арга байж болж байна. За ингэхээр яг нөгөө хүүтний зовлон дахиж гарч ирдэг л дээ нэг 10 дугаар сарын 20-оос 4 дугаар сарын 20 хүртэл бол ногоон байгууламжид бид ус ашиглана гэж ямар юм байх вэ? Гэтэ тэрнгүй хамгийн юм хөлдөж байгаа. Энэ үед бол тэр хэмжээний усыг тэр хугацаанд гарах усыг нөөцлөх нэг нөөцийн сав хэрэгтэй болж байгаа. Тэгвэл бохир усны маань цэвэрлэгдсэн усны маань тооног жаахан том болж л аг болох ийм л нэг шаардлага гарч ирж байна. Та одоо энэ хийлгийг гэх юм бол захиалга авдаг юм уу? Эсвэл зүгээр өөртөө хувьдаа л яаж яана вэ? За би энэ дээр тэр патентын татвар матвар хураамж энэ төр гэж мөнгө авах юм байли. Ямар ч байсан ихний хідэн айл нь хийгээд үзчих юм бол энэ цаашаа энэ чинь нэг нийгэм шинэ юм орж ирэхээр чинь тэрнийг нэг нийгмийн сэтгэхүйг давж хэрэглээнд орно гэдэг чинь бол энэний хийснээсээ баг илүү л тийм ажил байгаа шүү дээ. Энийг ер нь тэгээд би баг хэвлэл мэдээллийн та нарын үндсэн үүрэг байх болов гэж хордож байгаа шүү дээ. Тэгээд та нар маань аль хэр танилцуулах юм байгаа юм. Ер нь бол даваасрахаа энэ нийтлэг хэрэглээ болгоёг бол бодлогын төвшин төр засгийн тусламжтайгаар л их том ажил болох нь л гэж хараад байна шүү дээ, тийм ээ. Яг одоо 60-аас илүү хувь нь гэр хороолд амьдарч байгаа гэж бодохоор чинь үнэхээр тэр бүх айлууд ингээд сайхан ийм байгууламжтай болъё гэвэл энэ дээр бол маш том төрийн хэмжээний бодлого л боловсруулагдах хэрэгтэй юм шиг. Дарга нартай уулзсан зөндөл байгаа байлгүй. Дарга нартай уулзсан зөндөл байгаа. Тэр дараа тэгсэн тоосон тоогоогүйгээд ярих ч байх уу. Тэр нь ярих шаардлагагүй. Тэр бол ярих шаардлагагүй. Эцсийн үр дүнгийг гаргаад би нэг гэр цэцэрлэгт би энийг хийж чадаагүй байж байна. Гэр хороол энийг гудамжинд хийж чадаагүй байж байна. Тэгэхээр одоо тэр талаар нь ярих хэрэггүй. Нэг ийм тоо байгаа юм. Баян зүрх дүүргэд 9, Баянгол дүүргэд 8, Сонгон хайрхан дүүргэд 8, Сүхбаат дүүргэд 7, Чингэлтэй дүүргэд 6, Хан уул дүүргэд 4 хороо бүгд Улаанбаатар хотын хэмжээнд 42 хороо цэцэрлэггүй байна гэж байгаа юм. Энд нийгэмд цэцэрлэг барих хүртэл хугацаанд гэр цэцэрлэг хийгээд энд нь хөөрхөн жижиг хүүхдийн суултуур угаагаараа тавьж өгөөд ингээд гэр цэцэрлэг болгоод
хүүхдийг нэг цэцэрлэгт ирсэн айлаа олон хүүхдийг чинь бөөгнүүлцгээл нэг ханаа том төвхтэй байна. Гарын угаалахгүй аяг тавгийн халуусан дуугаж өгөхгүй бол бид нар гэр цэцэрлэг гэж ирнэ байлгаж болж байгаа ч юм уу үгүй ч юм уу. Энэ эрүүл ахуйчд бол лавал зөвшөөрөхгүй байна. Нэг юм санаа байдаг. Дараа нь бол аялал жуулчлалын гэр баазуудад бол шаардлагатай. Энэ бол яагаад шаардлагатай гэдэг юм гэхээр аялал жуулчлалын бааз гэдэг чинь ихэнхдээ тусгай хамгаалалттай газар, байгалийн өсөлт цогцлбор газар, уултаа устаа сайхан газар байдаг шүү дээ. Тэгэхээр тэнд чинь л нөгөө бохирдлыг чинь хөрснөө бохирдлыг чинь аваачаал бид нар хийчихэл байж байгаа шүү дээ. Гэхдээ би ямар миний хийсэн юмыг заавал эдгээр хийх хэрэглэх ёстой гэж хэлж байгаа юм биш л дээ. Тийм байдаг. Янз бүрээр шийдсэн л байна л да. Ганц энэс өөрөөр бас шийдсэн За юмуд тэр их бас хэцүү асуулт байгаа юм. Янз бүрээр шийдсэн байдгийг биений чинь судалгааныхаа явцад энэнтэй ижил төстөө хажууд нь ингээд хөөрхөн юм барьчихсан, хоёр гэрийг нийлүүлээд барьчихсан энэ төр байна л да. Анхны миний яриа эхлэхэд хэлсэн тодорхойлт байна шүү дээ. Энэ бол хамаагүй эвдэж оролдож болдгүй өв. Энэ соёлын өв. Энэ чинь одоо нэг мөөгөн хүрээ шиг яраасан Монгол цагаан гэрүүч гэх юм уу? Нэг зүлгэн дээр гэрэн бариад зүгээр л нэг амьдрах юмсан ч гэх юм уу? Тэгж үзэх юм бол бид нар яг л энэ гэрээ өөрөөсөө бас нэг хайрлсан сэтгэлээр л тэр хүмүүс чинь авьяастангууд чинь бичээд нь шүү дээ. Тэгэх юм бол тэр хүн тэгж хайрлаж байна. Тэгвэл бид нар хажууд нь энэ Монгол гэрлөө ороод хажууд талд нь би 5 давхар зочдууд барьсан ч болно шүү дээ. Ганцхан Монгол гэрийг сонирхож ирж байгаа жуулчдад бол Монгол гэр хажуудаа амбааргүй Монгол гэр чигээрэл байж явах хэрэгтэй. Архитектурын шийдлийг тэгж дураараа өөрчилж болдгоо маа. Монгол гэртээ бид энэ их өвдөө тэгж дур зоргоороо хамаагүй энэ тэнд юм хийж болдгоо юм. Эннийг Японы эрдэмтэн Набока Фуруя гэж Японы том архитект гэж байдаг. Энэ одоо манад энэ зураг хөргөнч байж байдаг. Найрамдал цусланд нэг гэр хийсэн байгаа. Монгол гэр чинь нэг дутагдaltaй юм байна. Энэ агаар юу гэрэл төлөв муу юм байна гэдэг энэ бүрээсийн тунгалаг биш мөртлөө гэр сайн нэвтрүүлдэг тийм цагаан өнгөтэй юмар хийсэн байгаа юм. Тэгээ тэр нөхөрчин бүр бүр угсармал сайхан ингээд хөнгөн цагаан өн хантаа хийгээд. Тэгээд автаар найрамдал цусландаар 1999 онд бариад. Орой болсон чи гаднаас харсан дотор байгаа хүмүүс нь тунгалаг юм чинь тэхгүй яхаа. Нэвт харагдав. Дотор байгаа хүмүүс нь нэвт харагдаад. Майхан дотор орсон шиг. За тэгээд нөхөр бол би ингээд сайхан шиг Монгол гэрийг сайжруулахад гадаадын архитекторч ажилласан тэр шүү дээ. Тэгчээд 2009 оны Азийн архитекторчдын хурал дээр Улаанбаатар дээр тэр илтгэл дээр дурдсан байдаг. Монгол гэрийг би сайжруулах гэж чадаагүй. Монгол гэрийг монгол хүн сайжруулах юм шиг байна гэж. Яг урлагийн бүтээл тал руугаа сэлбэртэй 4 хүчтэнтэй 12 жилтэй ч гэдэг юм уу. Ингээд их гоё болоод байгаа шүү дээ. Энэ бол Монгол гэрийг хөгжүүлэх гэсэн манай урчуудын зорилт санаа хэрэгжиж байгаа юм л дээ. Тэгэхээр та түрүү ярьсан те энэ Монгол гэрийнхаа буйрандаар ийм шийдэл хийчихэд 13 сая төгрөгийн өртөгтэй болсон те. Тэгэхээр манайхан ч угаасаа л айл хурш саахалтын холбоотой амьдардаг хүмүүс 2 3 айлыг нэгтгээд доор нь нэг нөөцийн сав хийчвэл арай хямд тусах тийм боломж бий юу? Өртөг хямдруулах хэд хэдэн арга зам байгаа юм. За. Тэрний нэг нь бол бүлэглэх буюу хэдүүлээ нийлэх. Тэгэх юм бол бид усан хангамж нэг цэгээс авчихна. Бохир ус цэвэрлэгээ нэг цэгт хийгдчихнэ. 50 хүртэл айлын 100 хүртэл айлын бохир ус цэвэрлэгээний төхөөрөмжүүд олон янзаар гарсан. Одоо би тэр дурдаад байгаа олон байгаа шүү дээ. Тэгэх юм бол өртөг нэг сахалт айлын санаа нэг гэж угаасаа нэгдэх юм бол арай л хямд тусрал хийж болох юм байна. Эн чинь заавал нэг төр засагчгээд байх юм байхгүй. Нэг хороон дарга санаа нийлсэн бас нэг энийг барихт нэг тал мөнгө гаргачихаар ийм хідэн гэрийг нийлүүлэх юм бол нөгөө санхүүгийн байгууллагууд бол бараг л дэмжээл өгнө шүү дээ. Яагаад дэмжинэ вэ гэхээр эн чинь өөрөө үл хөдлөх хөрөнгө болоо явчихна. Энийг нүүлгэж авч явахгүй. Ийм юм байхгүй. Дээдлээ лаваа явсан доотлол нь болоо шүү дээ. Дараа нь тэр хүн байшин барих болох юм бол энэн дээрээ л ашиглаа барьчих. Энийг ашиглаад дээр нь одоо ингээд дөрөв талд нь дөрөв магнаа хийдэг юм уу яадаг юм байшингийнхаа. Одоо дээрээс нь тавиад одоо мордуулаад гэх юм уу тийм дээрээс нь тавиад. Тэгэд энэнийг ашиглаад энэнийг хийсэн байгууламжийг ашиглаад зөвхөн дээр нь байшингаа бариад явуучих юм бол энэ бол таны мөнгө хаягдахгүй болцоо та. Одоо мэдээж хэрэг зургатаа үзэл сууж байгаа хүмүүс эн чинь боломжийн юм байна. 12 3 сая бол ерөнхийдөө бол амьдралынхаа төлөө бол гаргаж болох байх гэсэн мөнгө байна л да. Зээл авчих шүү дээ. Зээл байгаа яг карманд байхгүй ч гэсэн бол боломжтой. Тэр 12 3 сая төгрөгөөр энийг хийчихэд за яах вэ?
байшинд байгаа юм шиг тав тухтай амьдэрдэг байж. Тэрний цаана нь бид мөнгөөр үнэлж болохгүй байгаль экологт эрүүл ахуйд эрүүл Монгол хүнийг хөгжүүлж төрөвшүүлэхэд оруулж байгаа хөрөнгө оруулалт хувь нэмрийг бид өнөөдөр яаж тооцох чадаагүй л байж. Газар дээр нь бүр очиж үзвэл илүү сонирхолтой гоё юм байна. Тийм байна. Газар дээр нь үзэж ямар ч байсан энэ суултуурн дээр нэг суухаас нааш бас нэг мөрөн ойлгохгүй зүйл байна. Тийм л юм шиг болоод байна шүү дээ. Маш их баярлалаа танд. Угаасаа энэ бүтээл болоод бий болоод амьдрал дээр хэрэгжиж байгаа зүйл тийм ээ. Бидний нүдэнд харагдахгүй, хамарт үнэртэхгүйгээр хөрсний бохирдол гэдэг маань гэр оролт 95% бохирдолтой гэж гарсан тийм ээ. Сүүлийн судалгаа. Тэгэхээр тэрний эсрэг ийм сайхан эколог дэлтэй бүтээл хийж байгаа нь үнэхээр сайхан байлаа. Тийм учраас та манай нэвтрүүлгийн урилгын эзэн болсон шүү. За маш их баярлалаа. За nächstes. Олон жуулчны бааз харж исэн дандаа ингээд цементэрч хийцэн байдаг, дотор нь ингээд ханч байдаггүй. Тийм байдаг. Яг энэ юуны хувьд их гоё уламжлалт юугаа авч үлдсэн тийм онцлогтой байна. Монгол гэр гэдэг өөрөө монгол хүний оюун ухаанд ямар гоё дотн дулаан тийм дугуй сэтгэж байдаг лээ. Жахагийн зочин уу? За тийм. Тэгэхээр одоо миний зочин байгаа. Би өнөөдөр бас нэгэн гайхалтай ээжийг өрсөн байгаа. Бид нар одоо баг Монголын Мадэр Тереса гэж нэрлэдэг. Одоо Монголын одоо их тийм алдартай 100 Мадэр Тереса гэж байдаг шүү дээ. Би одоо тэгж нэрлэлчихэд байна. Энэ жил 68 настай Тамара эгчигээ би өнөөдөр нэвтрүүлэгтээ урьсан. Тэгээд одоо үнэхээр гайхалтай, бусдын төлөө гайхалтай сэтгэлийг яаж гаргаж чаддгийг тэр хүн бол харуулсан. Гэхдээ одоо бид нэр студидтэй урьчгаад одоо илүү тий Тамара эгч. Тий. За Тамара эгчигээ тайзандаа урьж байна. Сайхан тусч байна уу та? Сайн байна. Сайхан зусж байна та. Сайхан зусж байна. Таны ажил хөдөлмөр өндөр үү? Гайгүй дээ. Гайгүй түмний димээр явж илээ. Баярлалаа гэж хэлэх ёстой юу гэхээр би энэ жоохон хилээрэхэд эмнэлэгт байсан. Тэгээд бас бидний урилгын нэвтрүүлгийг одоо хөндлөөд эмнэлгээсээ төр гарч ирээд бас хөрөлцөн ирсэн байгаа. Тийм. Тэгэхээр яг хоо бид нар маш олон жилийн өмнөөс манай Монголд орон гэргүй хүмүүс гэж байсан тийм. Бид нар тараашааны хүүхдүүдээс илүү хүмүүс бас байдаг байсан. Тэгэхэд 13 жилийн турш одоо яг тэр хүмүүсийг өөрөө гар дээрээ аваад зүгээр нэг хүнднийг удаагийн тус хөргөн гэхээсээ илүү тэр хүмүүсийг ажил төрөлтөнд зуучлаад одоо тэгээд амьдралтай залгуулж явсан. Их олон хүнийг ер нь амьдралтай залгуулсан. Тийм буянтай буурал байдгийн. Тэгээд би ер нь эртнээс бас мэдэн л те тэгээд хаяа нэг очдөг байсан тэгж жагаад ер нь ийм хүний хавгийг бид нэр сонсох хэрэгтэй юм байна. Яг бодит амьдрал ер нь бас бодит хүний амнаас нь сонсох хэрэгтэй юм байна гэсэн иймэрхүү санаагаас Тамара гэж байгаа өнөөдөр өрсөн юм байгаа. Тэгээ. Би энэ ток-шоуд орж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд телевизээр Монголын бүх ард түмэнтэй мэдчилж байгаадаа бүр их баяртай байна. Хизэнээс энэ ажилдаа орж ирсэн. Яагаад орох болсон? Би одоо өөрөө айлын ганц. Тэгээд урилгоос эмхтэй нөгөөцхөө 91 онд чинь албан газруу тарж бутраад нөгөө хамт олонгүй болцсон. Зовсон цаг туслахынгүй болцсон. Жаргасан цаг жаргалаа хэлэх хүнгүй болцсон. Энэ дээр би одоо их сайхан хамт олонны дунд байсан учраас хамт олонныгоо их өгүүлсэн. Одоо ер нь тэр хугацаанд бол нэлээд зогсон бас одоо хүний амьдралын болохоор янз янзын юм таарсан. Тэгэд би ер нь хамт олонны дунд божигын чимээр санагдаад өргөдлгөөс эмэгтэйчүүдийн нийгэмлэг эдгийг байгуулсан. Тэгээ байгуулаа явж идэл өргөдлгөөс эцгүүд гарч ирсэн. Энэ гудамжинд арх ууж байгаа, орон гэргүй байж байгаа улсууд голцоо өргөдлгөөсөөс байсан. Тэгээ энэ дөрөв ингээд анхаарал чиглүүлээд судалгаа хийгээд бас нэг өөрийнхөө боломжийн хэрээр банкнд өөрийнхөө юм хумыг бас барьцаанд тавиад хэдэн зээл мэйл авч өгөөд энэ төр явж яхад би ганц хүүтэй байсан байхгүй юу. Тэгээ хүү маань бас архинд ороод нас орчиж байгаа байхгүй болчихж байгаа. Тэгэхээр зэрэг би бүр нөгөө тараншааны усууд дээр бүр их анхаарал тавьсан. Ерөөсөө би энэ их бас алдаатай юм хийлээ. Өөрийнхөө мөнгө гэд явж байгаа оронд, өөрийнхөө амьдрал гэд явж байгаа оронд ганц хүүгийнхэн төлөө анхаарал тавьж чадаагүй. Би эндээ их гэмшсэн. Тэгвэл надтай адилхан анхаарал тавьж чадаагүй энэ алдагдах гээд байгаа залуучуудын төлөө юм хийх ёстой юм байна.
гэж бодсон. Тэр үед бол харин ерөөсөө засаг төрөөс ч энэ асуудлыг хөндөж байгаагүй, төмнөөс ч хөндөж байгаагүй юм л юм байна. Тэгээ хөндөд анхлаа явахад бол ерөөсөө тухайн одоо үеийн дарга нар бол намайг ерөөсөө аюулгүй их хадвцчихсан. Тийм. Биднээс арх хамдан жигцсэн биш. Бид гэр орнд хураагаад авцсан биш. Танд юу ямар хамаатай юм? Бидэнд юу ямар хамаатай юм ингээл хуулийн юм чинь ингээл одоо хэрэлдэгч шилдэгч байгаал. Тэгээд ингээд энэ чи уйггүй явсаар байгаа сүлдээ ер нь хайсан тэр дарамж дээр явах хаяад өөрөө гараа нийгмийн гадаа гарсан хүнийг чи яаж нийгэмшүүлэх юм? Ерөөс архинд орсон хүнийг нийгэмшүүлж болдгоо гэдэг. Тэгэхээр зэрэг би нэгэн чиний хажууд миний хажууд байсан хүн алдаа үсттэй. Яагаад иргэд бидний дэрэг зогсож болохгүй гэж болон чи хар гэд тавьста өвдийн савж гараад л нийгэмшүүлдэг мундаг. Шаранда. Тэгээд л одоо шаардаад юм хийх гэсэн чинь мөнгө байдаг. Тэгэнгүүт нь хоёр өрөө байраа зараад. Тэгэл юм хийх гэл үтсэн. Одоо эхлээ фотолд яасан. За одоо энэ дээр бол Баян гол дүүргийн цэцэг дарга байсан Цогтбаатар гээд тэр хүн надад маш их тусалсан. Надад их сэтгэлийн дэм өгсөн. Би тэр хүнд өстой их баярлдаг юм. Тэгээ би энэ тухай ярихаараа энэ над дээр байгаа хүүхдүүд тэр хүнийг дандаа ярьдаг. Дандаа дурсаж явдаг юм. Энэ хүн туслаагүй бол би бас хэцүү л байх байсан даа гэд. Тэгээд нэг 51-р байрны подолыг түрээслэв. Тэгээд үйл ажиллагаа явуулаад 2 жил гаруй болж чинь дээдлийн улсууд чинь одоо муухай улсууд авчирлаа гэл ад үзэл. Тэгээд тэрэндээ болоод бүр шар хөөрөөд нөгөө хитэн төгрөгөөр налаахад 2 давхар объект түрээслээ. 100-аад хүнтэйж байсан, 80-аад хүнтэйж байсан, 60-70 хүнтэйж байсан. Тэгээд тэр хугацаанд бол ерөөсө хоолонд хувцснаар бүгдийг нь өөрөө таачсан. Тэр хүмүүсийнхаа. Тий, тэр хүмүүсийн. Тэгээ гол нь юу их вэ? Ер нь нийгэмшүүлэх үйл ажиллагааг л эхэлж гололж ирсэн. Тэрнээс биш бодтой ярьж өгөөч нийгэмшүүлнэ гэдэг. Нийгэмшүүлнэ гэхээр сурвалжлага бэлдсэн байгаа. Тэн дээр яг Тамара эгч маань өнөөдөр хийж байгаа үйл ажиллагааг харуулж байгаа л да тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ эхлээд бас сурвалжлага харчаад яг юу хийгээд байгаа тэр зүйлийг бас бодтой танилцъя. За тэгэхээр бид нар одоо Улаастай эцэст Баатар хайрхны Ингэр гэдэг газар хүрч ирээд байна. Тэгэхээр өнөөдрийн маань урилгын маань зочин бол Тамара эгч байгаа. Тэгэхээр одоо Тамара эгчтэй урилга гаргах бэлэн болоод байна. За сайн байна уу Тамара эгч? За сайхан зосч байна уу? За сайхан. За тэгэхээр Тамара эгч одоо манай дөрөв урилга гэд нэвтрүүлэг байгаамаа. Тэгэхээр энэ удаагийнхаа зочныг таныг одоо урилгадаа таныг нэвтрүүлэгтээ урьж оролцуулахаар хурж ирээд байна. Яадаг нэвтрүүлэг юм бэ? Тэгэхээр одоо дөрвөн урлаг гэдэг одоо игэлж ирийн сайхан тийм зүйл хийж яваа. Нийгэмдэр сайхан мессежтэй тийм хүмүүсийг урилгатаа одоо нэвтрүүлэгтээ урьж оролцуулдаг ийм нэвтрүүлэг юм байгаа тийм. Тэгэхээр одоо энэ урилгыг танд аль биесээр гардуулъя. За баярлалаа. Та тэгээд хүүхдүүдийг юу яа дантал ингэж одоо урам хайрлаж байгаа юм да та. За одоо манай энд чинь их сайхан ирүүд агаартай. Улаанбаатар хот битүү утаатай байхад энд бол цэлмэгхэн байдаг газар. Тэгээд одоо жохоо метр хэртэй газар 10 хэдэн өнгийн цэцэг ургана. Манайх 2 үнэтэй бас энэ. Тэгээ 2 үнэн маань нэг нь тугалчаад байгаа. Охин тугалтай. Манайх малаар дүүрэн болно. Энэ хавь одоо ерөөсөн үхрээр дүүрчих байх гэж бодож штэ. Эхний маань төлд юу гараад, охин гараад тий. энд ингээ сайхан. Тий. Манай Сүхбаатар гэдэг хүүхд энэ оюутлын машиныг одоо янзлаад. Тэгээ одоо гэрийнхээ даавнуудыг ойж байна. Одоо бэлэн 5 гарчаад байна. 12 4 хаант 9 5 хаант. Ингээ өөртөө ойчдаг. Өөртөө ойж байгаа.
За намаа Ганбаатар гэдэг юм аа. Би 2012 оны 12 сарын 29-нд гэрээ шатаач тэгээд нэг сард энд ирлээ юм аа. Тэгээд энд ирээд одоо 6 сар болж байна. Энэ хугацаанд яг энэ тамаараа гэдэг чинь бид энд одоо ингээд гэр оронтой амьдралаа хойгоо дэвшлүүлээд хажуугаар нь ажил төрлөө хийгээд амьдрал сайхан байна. болж байна. Энэ үн бол одоо их олон үнд тусдим болдог. Ядарсан одоо энэ хараа хяналтгоос хүүхдүүдийг одоо авчиж одоо их поинтээ үүсгэж гэж боддгоо. Төр засагтай хэлбэрүүд одоо энэ поинтээ боордын энэ хийж байгаа сайн үйлсийг улам сайшин дэмжиж энэ ард түмнээр бүр төр засгаараа бүр юу хэрэгтэй байгааг тусдим болж өгөөсэй. Энэ үннийг ганцаардуулах биш, энэ үн ахаад тал бүрээс нь дэмжлэг өгөөсэй гэж хүсэж байна да. За Тамара ихчээ. Тэгвэл бүтэн сая өдөр хоёлаа 600 студид уулзъя. Миний урилгыг хүлээж авсанд баярлалаа. За тэр хол газраас манайч бас хөөхөн хол шүү. Тий. Айгүй. Зориод ирсэнд баярлалаа. Монголд орон гэргүй хүн ер нь байхгүй бол болгоно гэж үзээд байгаа шүү дээ Тамара ихчээ. Тийм ээ. Одоо ер нь ямар ч зүйлээс Улаанбаатар орон гэргүй хүн байхгүй юм. Тэгэлгүй яах. За тэгвэл дүүн явлаа. Тэгэхээр баярлалаа танд. Тэгээд бүтэн сая өдөр 600 студид. Баярлалаа. Энд ч гэсэн урам орж байгаа, зориг орж байгаа. Өстой баярлалаа. За баярлалаа Тамара ихчээ. Баяртай. Уран сайхны кинон дээр гардаг өндөр ижил амьдрал дээр гараад ирсэн юм шиг санагдлаа надад бол. Жохоо маань танилцуулахдаа нэлээ олон гэдэл яриад байгаа л да. Ер нь яг тантай хамаатай хичнээн хүн байдаг юм бэ? За одоо ер нь та нар голомжийн дарихуугаа явж байгаа халамцэг үлэмцөөсүүдээс асуугаар Тамара гэж хүн таних уу гэж бүгдээрээ л тань. Тий. Тэгэхээр тэр нэлээ олон одоо ер нь Улаанбаатар хотын траншааныхан болол бүгд л бие биенээсээ дамжаад эсвэл зарим над дээр байсан гарсан орсон янз бүрийн шалтгаан дээр намайг таньдаг болчихсон. Одоо тэгээд нөгөө амарчлаад бэлэнчлээд Тамара ээж дээр очино гэдэг. Хүччихсний хончоод хоолнд идчихэд буцаа гараад ингэ яваад байна. Эсвэл нөгөө нийгэмшүүлэх гэж таны яриадсэн тэр ажиллагаа нүр дүнгээ өгөөд архинаас бүр салгаад. Одоо ер нь мандад байгаа 50 гаруй хүн байгаа шүү дээ. 25 хүүхэд байна, 15 эмэгтэй байна, үлдсэн эрэгтэйчүүд байна. Одоо манайх бол архины хэрүүл ерөөсөө гарахгүй байгаа. Тий. Тэгэхээр зэрэг энэ бол нийгэмшүүлэх үйл ажиллагааны үр дүн гэж үзэж байгаа юм. Тий. Нийгэмшүүлнэ гэхээр зэрэг нэг айхтар ном эрдэм заагаад л одоо чухам тийм юм байхгүй шүү дээ. Бас өглөө орой завтай цагтаа ингэж бөөгөн цууж байгаа л нэг ерөөсөө нэг энгийн амьдралын тухай яриад байхаас үш тийм философи энэ төр юусаа ярьдаг. Одоо чи ингэж алдсан шүү. Одоо тийм ээ. Одоо ингэж алдах юм бол чамд юу байна уу гэж ингээл үзэхэр зэрэг чинь цаан чин чамд эсэн болвол эрүүл мэндээр хохирогч хэвтрийн болох эсэн болвол үх. Ийм хоёр зам байна. Эсэн бол чи одоо ингээд дөрвөн мөчтэй байгаа дээрээ эрүүл сарвал байгаа дээрээ ингээд наашаа татагтаад гарч ирэх юм бол чамд амьдрах хугацаа их байна. Би 68-тай одоо юм хийгээд ингэ явж байхад чамд одоо өчнөө хугацаа байна. Одоо ямар ч 120 жилийн хугацаа байна шүү дээ. Тэгээ чи алийг сонгох ч өөрөө сонгох. Тамаараа чи хүн ер нь архинаас яаж гардыг? Тухайн тэр алдаж онж байгаа хүнийг амьдрах оршингоор хангах. Ер нь эхлээд. Тий. Энэ архинд орсон улсуудын ихэнх нь за ер нь 80% нь орон гэргүй байдгийг шүү. 20% нь бол эрхийн тэнэг тэр боломжтой амьдралын ас болсон шалтгаан байдаг. Гудамжинд биш нэг гэрт байж байгаа тийм ээ. Тэгээд нөгөө сулдсан ядарсан хүний чинь нэг өдөрт 3 хоололчдөг. Тэгэл 5 хоногт л хөргөн бонтоогод ирнэ ш нөгөөдүүлч. Өөрхөн болоод ирнэ. Царай зүсэн сайжраад тэр хооронд чинь авсан цагаасаа эхлүүлээд л одоо банташийн солиол, амьсын солиол, хувцсын солиол усанд нэг юм оруулаад тэгэл. Тийм зүйлийг бол бид нар чадна гэж боддог байхгүй. Эд материалын зүйл дээр ямар нэгэн байдлаар нөлөөлөж чадна гэж боддог. Хамгийн хэцүү нь тэр сэтгэлгээ. Тэн дээр одоо танаас аянда тэр чин өөрийнх нь бие сайжраад ирнэ, тийм ээ?
би сайжраад ирэхээр тэр чинь нөгөө арих бодхоос өмнө би одоо цаашд яах вэ гэдгийг зөв тооцоо хийж зөв тооцоолж гарч ирнэ. Тэрэн дээр нь амьдралын практик чиний амьдралын одоо яагаад алдсныг чи яагаад алдсан ингээд биднээс тавуулаа нэг гэрт байж байгаа юм чинь ярьж байгаа шүү дээ. Дээрээс нь би одоо бас ярина. Дээрээс нь манай даваасрын гээд нэг мундаг залуу бий. 2 дээд сургууль төгссөн хувь залуу. Арх ямар хор холбогдолтой өөрөө үзэж байгаа. Гэхдээ чи одоо 10 хоног арх уугаад нэг өдөр арх уухгүй байхад чиний бие ямар болов гэдэг. Ингээд энийг байнга л ярьж өгөөд ивэл ерөөсөө цаг зав байхгүй л шалчхал болдго юм л да. Ингэж цаг завгүй ажиллаад таны итгэлийг алдаад явцсан хүмүүс бас бий биз? Байна уу, байлгүй юу? Байна шүү дээ, зөндөөл байна. Тэгсэн мөртлөө тэр хүний сэтгэл заавал нэг юм хоногшдог. Би тэнд очивол нэг гэсэн бодол байдаг, эргэж ирдэг. Хит дахиж эргэж ирнэ. Тэр болгонд нь уучлдаг. Хүнийг уучлах хамгийн сайхан. Тэгээд уучлсныхаа дараа нь чимхдэг бас. Тий. Чимхдэг ээ. Үгээр чимэх байлгүй. Үгээр чимхэн, үүлдлэр чимхэн. Чимхүү. Чимхэхгүй яах юм. Тэр чинь нууж гараад архиучаад орж ирээд талчганаад илүү тууг яриад байгаа юм чинь яах юм. Ээжүүд дандаа шаналдаг. Тэгээд ээжүүд яадаг вэ? Хайрлаж нэг үзэн, хатуурхаж нэг үзэн, өстэй юу байдаг бүх аргаал хэрэгэлдэг. Гэтэл хүүгээ охиноо ч юм нүдэн дээр алддаг штэ. Тэгэхээр та нэг тунгийн тааруулаад байна да. Та сая би ч одоо ерөөсөө тий. Тэгээ би бол одоо өөрөө зоол үзлээ штэ. Хүүгээ алдчихлаа. Хүүгээ архинд алдчихлаа. Өөрөө хайхрамжгүй байлаа. Нөгөө дүүнэрийн өөрснийг би хооллох гол хувслах гэдэл ирээнээс гахаа үрээдэл одоо Орсын хэдийн республикээр тэнэдэл Чех бошоор тэнэдэл нэг л мундаг амтын яваал гэсэн чи ирэхэд хүүхд маань архинд орсон наашаа гарч ирэхгүй байсаргаал цаашаа явж байгаа байхгүй. Тэгээд тэр үедээ би юу гэж хэлж ирсэн гэхээр зэрэг чи хүүхдээ муу амьд явах сайн хөөх гэдэг чи миний ах ихтэй эцсийн нэрийг ингэж муугаар гаргатаа гэр загинжсэн болоход чи архиа болооч тэгээ чи ингэж хэлж мэдэхгүй л байсан шүү дээ. Тэр цагийн үр дээр бас гарч ирсэн байхгүй юу? Нэг орнгой үл хаан хөлөө бас говийн л улсууд нэг хэсэг залуучууд архинаас гарч гинэ. Тэр нь тэгсэн чи архинаас гарсан гэ бүр баатрууд гээд нэрлэлсэн. Тэгэхээр үзээ суужсэн миний хувьд дургу өрсөн байхгүй юу? Энэ нөхөр одоо өөрөө архитаж явчаад нэг архинаас гарсан чинь Баатар гэ эднийг нэрлээд тахаар яадаг юм. Дургу өрөхгүй юу дотроо. Тэгсэн чинь яг ийм зовлонтой байгаа хүмүүсийн ингээ яриаг сонсохоор үнэхээр тэр архинаас гарч чадах юм бол үнэхээр энд Баатар өгсөн ч болно гэсэн тийм хүмүүс бас байгаад байгаа байхгүй тийм байлгүй яхаа бай. Би ч бас тийм тэр жишээгээр л ажилддаг юм. Их урам өгөх хэрэгтэй. Миний хойноос явах хүн байна. Намайг үнсэх хүн байна гэдэг ойлголт хүртэл төрдөг. Би ч одоо нэг их мундаг эрдэм номтой хүн биш шүү дээ. Юм дөнгөж арайч хөрвөл нэг 8 төгссөн хүн шүү дээ. Тэгээд амьдрал намайг хүнийг хайрлах. Хүний арга эвийг олох замдал зорглоо та. Би ч өөрөө бас тэр тал дээр нэлээд халтарлаа. Ээж аав маань өвтлөх насны дээр намайг гаргасан байдгийг. Тэгээд нэг дандаа тийм лам улс байсан. Тэгэл одоо ерөөсөө нэг хөлд орж шилд ороход л хүн хайрлах тухай ярьдаг байсан. Тэр нь даймжирч явсаар хагаад тэгээ хорвоогийн зовлон жаргалтай холилдод сүлээлдэл тэгэл би энэ зам руу бүрээс гарцаа байхгүй орлоо. Эргээд би гарах ямар ч аргагүй болоо. Би одоо өнөөдөр ядарч гин гэж бодож байгаа юм. Би өвдөж байна, ядарч гин. Болиг гэхэр зэгч. Тэр байтга энэ өвдөж байгаа хүүхдүүд чинь тэгж ээж өвөж болохгүй. Ээж өвдөж болохгүй. Тэгвэл яадаг юм гэхээр тэгвэл хүүхдүүд нь будаа болох шүү дээ. Тэгэхээр тэр улсуудын өмнө би маш их өөр хариуцлага хүлээсэн байна, тийм үү? Тэгэхээр би өвдөрч болохгүй, өчөж болохгүй. Нэг мэдгийг би мөнхрөх байх л та. За хоёр өрөө байраа зараад подолоос эхлээ тэгээд үлдсэн мөнгөөрөө гэр бариад гарсан юм байна шүү дээ. Монголоор. Тэгээд одоо ер нь хичнээн гэр байна. Яаж санхүүждэг юм бэ? 25 гэр байна. За тэгээд ер нь бол би энэ хүүхдүүд хэлдэг юм. Төр чамааг ирээд гэрэж аваагүй. Төр чиний амд арчихээгүй. Тийм учраас нөгөө дарга нараа хэлцээгүйг нөгөөдгөлдөө хэлж байгаа шүү дээ.
дамжуулагч. Тэгээд тийм учраас чи өөрөө л алдаа гацсах ёстой. Чи л өөрөө босох ёстой. Чи дөрвөн мөч чинь эв ирүүл байна, залуу байна. Чи босох ёстой. Тийм учраас залхуурахгүй. Өөрийнхөө төлөө өөрөө л тэмцээ. Одоо энэ таны хүүхдүүд дотроос туурах тусгаар болоод ажил хөдөлмөрийгээд амьдрал дээр гарсан нь хэр олон байна? Оо 60-аад өрх байна. 60-аад өрхийн нэг хажуудаа байлгаж байгаа л тэгэл явуулаад идэм үү? Тий. Одоо тэр үеийн одоо ч гэсэн нэг одоо подвол хөлслөөд над дээр төрчгөөд хүүхдээ аваад тэгээ подвол төрөслөд явж байгаа юм байна. Залуучууд бид нар нэг ийм шүүмжлэл сонсдог л даа ингээд. Чи ер нь хүнд хувц аваач чигөөд яах юм бэ те? Чи хүнд нэг одоо бэлэг өгөөд яах юм? Тэр хүний амьдралыг өөрчилчих юм уу? Нэгэн тэл чи тэр хүнд одоо бодит тус хөрөж чадахгүй юм чи ингээд яах юм гэсэн. Тийм шүүмжлэл юу нэг байдаг. Ер нь сүүлийн үеч гэсэн ингээд манай залуучууд нийлээд нийгмийн ажил хийхээр бас нэг юм тийм тараадаг те? Өгдөг. Тиймэрхүү үйл ажиллагаа хийж ин л дээ. Энэ дээр таны бодол ямар байдаг вэ? Гэхдээ жишээ нь би 4-5 палаштай байхад энэ бүсгүй ганц палачгүй байж болно шүү дээ. Тэгвэл би энд өгвөл хэрэгтэй биз. Твдэж явахад тэнэгээр тусалснаас тий. Тэгэхээр тэр чинь одоо чи эртэд очоод яасан. Чиний хөөхтөн чарлалцсан бор юмдад нүцгэн гүгээд байгаа шүү дээ. Харин сая сурвалжлагын дээр нүцгэн хүүхдүүд л харагдаад. Тий. Тэгэл би одоо улаан залмын нийгэмлээс гуйгаал очиход хүүхдээ хувцас байхгүй гэл хүүхэл байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдийн хувцас над хэрэгтэй биш үү? Би нийслэлийн орлогч буян талаагийн туслахад бас хэлээл байгаа. Би болохоор ингэж боддог байхгүй. Эхлээд хүн шууд одоо тань шиг ингээд ийм мундаг зүйлийг хийх хүн бас жоохон ховор л доо. Тэгэхээр эхлээд нэг хүнд хувцаа өгч чадж байгаа хүн маргааш нь нэг хүр зураад мод тарчин те. Нөгөөдөр нь арай өөр ингээд хүн явдаг байх гэж ойлгодог байхгүй. Тэгэхээр тэрийг бол би бас их буруу гэж боддоггүй. Гэхдээ ерөөсөө тэр чинь буруу биш шүү дээ. Гэхдээ чи өвл яалаа. 2 дахиад ирээд л манай нөгөө хитэд гуц тараагаад өгсөн. Айгүй их загнуулсан л да хүмүүст яг үнийг. Үгүй тийм биш. Хувцхоноор тараадаг. Хүнд нэг удаа тасалдаг гэсэн. Нэг удаа ч 2 удаа болно. Тийм. Нэг удаа ч 2 удаа болно шүү дээ. Одоо тусламжийн байгууллага надад өгч байгаа юм байхгүй шүү дээ. Тэгээ та яаж болгоод байна аа? Одоо би хүүхдийг яаж хооллоод байна? За хоолсонд юугаа яривал одоо засгаас өдөрт нэг удаа хооллоо гэж шүлийн мөнгө өгдөг. За тэгээд миний тэтгэврийн мөнгө байна. Тэгээд миний одоо одон тэмдэг янз бүрийн юмны мөнгө бас байдгийг. За тэгээд дээрэс нь юу яах вэ гэхээр нөгөө зүйлийг чинь өөрсдийн ажил хийлгдэг. Тэгээд боломжтой улсуудын боломжгүйг нь тижээлгдэг нөгөө зүйлээр нь. Тэгээд бид чинь одоо айлын боор хүртэл засч өгөөд 10,000 цас авчил байлаа. Өөрөө тэмвэл бид дэмжих гэсэн л урилгатай. Хүн хайраар дутсан учраас л халтирдаг шүү дээ. Би ч гэсэн хайраар дутаад халтирч л байсан. Нуух юм байхгүй шүү дээ. Гэхдээ харин би архинд орж худамжинд гараагүй л дээ. Гэхдээ би хайр надад дутчихсэн. Би айлын ганц хүүхэд учраас ээж аав маань өнгөрчгөр надад хайр байна уу? Байхгүй шүү дээ. Харин хайрлуулах хүн маш олон байсан учраас би хайраар өөрөө дутчихсэн. Би хайр ирж энэ төрлийн бас байгууллагыг нээсэн. Тэгэхээр жавхаа маань бас одоо нэг хідэн нүцгэн бор хөвгтөд гүгээд байгаа шүү. Бас нэг ажлаа үргэлжлүүлэх юм дээ. Би хийж байгаа. Нэгдэх өдөр маргааш штэ гэр цэцэрлэг гээд нэг гэр бүтчихээд байгаа юм баг. Тэгвэл тэрнийг хідэн шороон дээр тоглоод байгаа хөвгтүүдийг чинь нөгөө гэрт оруулаад нэг юм дивсч мивсээ тэгэл бас хэмжээндээ л тийм үү. Тий яваад байгаа л та. Өнөөдөр биднес амьдрал нь хүнд байгаа ийм хүүхдүүдэд та бүгд одоо цэцэрлэгтэй болно гэдэг чинь ирээдүйд сайн хүн болох суурь тавьчихж байгаа. Тийм болохоор та бүгд нь баярлалаа. Буйны үрт ирж явах болохгүй. Та бүгдийн ажил үйл хийгэрж явах болохгүй. За одоо ингээд эмээгийн цэцэрлэгийн багшаар томилогдсон Совда, Мегмар Сүрэн, Имээ, Наран цацрал дөрөвтөө амжилт хүсье. Хамаатан садан ах эгч дүү нар чинь зөв юм хийж гэн гэж дэмждэг үү? Үгүй. Ерөөсөө эхний үед л бүр үгүй. Бүр манай октоц хүртэл намайг хатуу
тагндаг ус. Өөрийнхөө хүүхдүүдийг амьдралаас татаж унгаагаад биднес хүнтэй адилхан амьдрах гэдэг ингээд мөнгө төгрөг олох гэдэг ингээд яахаар мөнгө байна уу гэж гуугаад мөнгөд авчдаг. Тэгээ эргүүлээд өгдөг. Байрын зарцаараа ийцэн. Тий, байрын зарц одоо тэгээд яг эднүсийнхээ зэнтэй биднүсийг амьдруулж байна гэж. Баярлалаа. Нэвтрүүлгийн маань цаг бас одоо дараагийн зочин маань ирсэн байгаа. Тэгэхээр тантай ярил мэдээж маш сэдв их цаг хугацаа орно. Тэгэхээр миний урилгыг хүлээж авч өнөөдөр энэ сайхан зүйлсийг бидэнд ярьж өгсөн танд баярлалаа. Таны цаашдын чинь ажилд өндөрөөс амжилт хүсье. Хэвээ нөгөө таны хэлснээр та мөнхрөх болтугай. За баярлалаа. За баярлалаа Та тамаа. бүхэн ажилчсан амжилт хүсье. Игэл түмэндээ зориулсан хүнлэг энэргүүн сэтгэлийг тань багтан дурсах. За аюултай нийгэмлэг төрийн бас байгууллага Улаанбаатар 2013. За. Хамтын халдвар сэтгэл төрийн бас байгууллагын олон сайхан мундаг залуучуудын өмнөөс энэ мөнттэй шагналыг гардаж авлаа. Баярлалаа. Баярлалаа. Яг үүндээ нийгэмд бас бусдыгаа жоохон ад шоу үзэх маягтай арчаагүй юмнууд амьдрч чадахгүй байж тэр гэл тийм ээ. Их хүмүүс л гэж бод. Би ч гэсэн тэгжил ер нь л боддог л да. Тийм өөртөөсөө болсон л гэж л. Тэр хүмүүст өөрийг нь хайрлах, өөрийг нь дэмжих хүн байна гэдэг хамгийн чухал байд юм байна гэдгийг илүү их ойлгож авлаа л да. Яг нөгөө нэг бурхан гэж хэрвээ байдаг бол хүн болгонд л нэг даалгавар ноогдуулсан л байх шиг байна л та. Зарим нэгэнд нь арай хитрхи их бас ачаа өөрүүлээд тавьсан байж бас магадгүй юм л та тийм ээ. Тэгэхээр дайчин эмхтэй юм аа. Агуу. Тийм байна. Ачаа гэснээс сүүлийн тэмээний ачааг нь. Тийм хамгийн сүүлд би зочны орно Монгол улсын урлагийн гавьяа цэцгэлтэн Дарамт сүрэнг өрсөн байгаа. Та бид орой болгон л хоолойгийн сонсдог тийм ээ, дуу хоолойгийн сонсдог. Бараг нүдэн анаа сонсоход энэ нэг Дарамт сүрэн байна гэж ер нь бараг танихаар болсон баг тийм ээ. Өнөөдөр бас их олон зүйлийг ярилцъя гэж одоо Дарамт өрсөн байгаа. За сайн байна уу? Урилгыг авсан баярлалаа. Өрсөн баярлалаа. За, урилга очиход юу одогдоо дармаахаа? Тэгээ ер нь мундаг улсууд дандаа шийдэг тэргүүний залуучууд тэгээд их одоо өрөвдөлтөй олон жил ажилласан хамдууданд орж байгааг харсан та. Тэгээ би болох юм уу гэж өөр хэлж байсан. Манай зочин болгон дандаа ингэж хэлдэг шүү дээ. Тэгээ болно гэхээр тэгээд заад хий да орё гэсэн. Магадгүй бид нар нөгөө хажуудаа байгаа сайхан зүйлийг анзаардаггүй байж болох юм те. Нөгөө ах дүү шиг, аав ээж шиг харьцаатай болсон өдөр болгон сайн уу дармаахаа би энэ яаж яагээ үнсүүлээд ажил нь яаж яагээл гараал явдаг болохоос яг үүндээ энэ хүн хинбэ гэдгийг магадгүй бас тэгсэн яг илүү мэдэхгүй байж болох юм. Чи зочингөө болчоод одоо намайг урьж гин үү гэсэн байна. Өөрөх зочингөө болчоод намайг урьж гин үү. Үнийг хэлэхэд бид нар хажуу авиргатай байгаа зүйлээ бага анзаардсан болоо гэж бодсон байхгүй тийм ээ. Орой олгон дуу хоолойг сонсдог. Би бас тэгж хэлчихэд бас ихэвгүй гэлжтэй гэж дараа нь санаа зовсон шүү. Би нэг тоглоом та нартай чинь ингээд тоглож идэг болохоор тэр маягаараа хэлсэн юм шүү уучлаарай. Та ер нь өөрийнхөө дуу хоолойгоос улбалаад таныг одоо үзэгч олон түмэн хэрхий яаж төсөөлж байгааг өөрөө хэр сонсч юу? Одоо та ийм хүн байсан юм уу ч гэдэг юм уу? Та ийм хөгшин хүн байсан юм уу гэсэн. Тийм өгнүүд бол хэлнэ. Би таны чинь нэг залуу дуу хоолойтой нэг гайгүй нэг 40 насны хүн болов гэж боддог байсан. Таны дуу хоолойг бол би олон жил сонссон, таньдаг болсон. Өөрийг хараагүй байсан. Тэгээд нэг танилцаад уулзаад би та чи ийм одоо настай хүн байсан юм уу гэх мэт юм хэлдэг. Та инженерээр ярьгээд хэлчихвэл бас л ингэ нэг бодлоо. Тэгээ би одоо инженерээр ярьж байгаа. Яг би хоолой молоо өөрчилсөн юм байхгүй. Таксийн суугаад нэг тэр хүрьяа гэсэн чи таны адал зарим нэг та нэг сайхан жоох юм яриад юу хоёлаа. Танаас мөнгө авахгүй зүгээр жоох яриад яваа. Тэгжсэн тохиолдол нь 2 3 гарсан зүгээр. Тэгээ би заримд нь намайг миний дууг таньсан хүнд
надаас мөнгө авдгүй юм да гэж хэлж хүртэл үзсэн. Авдгийн зарим нь. Зарим нь хөрхий тэгээд сайхан та нэг тантай нэг жоохон яри. Тэгээд би танаас мөнгө авахгүй яг үүдэн чинь буулгаж өгнө гэл тэгээд одоо өнөөдөр алстай өдрөөлөө тантай амьдаар шин таардаг хэмээн ярьдгийн шүү дээ. Дэлгүүр хоршоонд ороод энэ тэр юм авахд чинь бас л танд юм оо. Тэгээд манай элбэг сайхан талигч маань Simple маа би тэд бас нэг бөөнөрөө явж байгаа дэлгүүр хоршоонд ороод юу авах вэ хүү гэж ярьж идэл болдогч нь ангаачсан. Юу болоод байна вэ? Кино гараад байна уу? Кино гараад байна уу? Яагаад байна? Яг андашгүй хоолойтой улсад цуглдсан Наранбаатар хинж байлаа. Тийм юм байдгийн. Тийм зөндөөл байдгийн. Анх яаж ямар киног орч гэдэг юм уу тийм ээ? Дуу оруулж эхэлж ийсэн. Тэр түүхийг л бид нар бас ярих хэрэгтэй байх. Тэр бол үнэхээр гайхалтай л түүхүүдийн нэг болох байх л та. Тэр бол одоо 46 жилийн өмнөх явдал юм да. Би кино өдөрт 67 онд ороод 68 онд анхудаа хатан сэрэгтэн гэж уран сайхны хоёр ангид Оросын зөвлөлтийн тэр үеийн уран сайхны нэг зөвлөлтийн тагнуул Нэмсүүд дотор Германууд дотор ажиллаж байгаа тухай хоёр ангид гоё кино л да. Хатан сэрэгтэн Сильний дуухан гэдэг. Тэрэнд нэг дуугарх нэг тайлбар маягийн юм нэг дунд нэг уншуулах намайг үзээд бид баруун зүгт явсан юм. Зөвлөлтийн их мууны нүрэглэхийг чимээ бидний араас суурайтан ирж байлаа. Чөлөөлөгдөх өдөр улам ойрцоор байсан юм. Харин бид фронтоос улам холдон германчуудын ард тал тэмцээ үргэлжлүүлэхээр явсаар байлаа. хамгийн анх удаа микрофон зогссон 68 онд юм да 46 жил. Кино өндөрт. Тэгээд тэг чин тэр манай цогтойч киноны 2 дугаар найруулагчаар ажиллаж байсан Ловсон Жамцгай гэж хүн тэр киноны орчуулгын найруулагчаар ажиллаж байсан юм байна лээ. Тэгээд дууны оператор нь Өлзий хутгийн Чойлсон гэж манай киноны анхны дууны операторуудын нэг. Одоо миний багш тэр хүн бичээд бид нар сонсоод болох юм байна энэ үг чинь зүгээр гайгүй тослог хоолойтой хүүхд байна гээд шийдээд дараа нь тэгэхэд бол би одоо кино өдөрт орохын тулд 67 онд нь бол тэгж ярих юм бол 67 тэр үеийн залуучууд чинь киног үзэх юм кино тэгээд кино өдөрт ажиллах юм бүр бөө тийм дом өвчин байсан юм да. Тэгээд бид нар чинь очиод кино өдөрт ажил орохоор ажил байхгүй. Дандаа л одоо мэргэжлийн тэр өөр байгууллага байх болохоор нэг л орсон хүн гарна гэж байдгүй. Тэгээд намайг чинь за уурын зохныг галчлал байна хий гэсэн байхгүй юу. Тэгээд би тэгья гэдээ ороод 5 сар галын түлээд кинодын голомтын галж орсон шүү. Тэр чинь улсын их сайхан ажил 67 онд. Тэгж яхад нэг жүжигчин Довчин гэж дуу оруулагч жүжигчин олон киноны хүүхдийн дуунуудыг оруулж ирсэн. Өөрөө тийм мундаг дуу оруулалтыг авах байсан. Тэр нэг надтай зүгээр нэг би нэг тааруулж юм ярьж ирсэн. Тэгсэн чи тэр л сонссон юм шиг байгаа. Тэгээд уурын зовхон руу минь орж ирээд намайг дагуулад тэгш нь хоёр давхарт нэг хийвсэн болсон нэг их гоё өрөөд би чинь бака закатай. Ороод ир хүмүүс энийг аваад ингээд бичиг өгөл занаатгаа чи тэр микрофоны өмнө очиод ууштай. Тэгж анх тэгээд бол сүүлдээ бол качкарынхаа ажлыг хийж дуусаад дуу үйлчлэгийн цэгт нь дуу үйлчлэгийн техникч нь туслахаар дагалдангаар орсон. Тэгж л одоо кино урлагт ажилласан ажил маань эхэлсэн дээ. Хамгийн анх миний шүүм чимээний одоо над зааж өгсөн хүн гэх юм бол хөхөө гэрлэх төглөө Сэргийн хүү тэр нэлээд олон кинод найруулсан Жамсар гэж найруулагч байсан. Тэр үед ерөөсөө тий албаны шүүм чимээ хийдэг хүн байхгүй. Хий гэсэн хүн л сонирхтой хүн хийдэг байж л намаа анх ороход 60 хэдэн хонд ороход. Тэгээд тэр Должсрэн гэж манай Герман төгсөж ирсэн дууны найруулагч манай надтай суугаад ирсэн. Тэр олон Жамсран найруулагч хоёр хийдэг байсан юм байна лээ. Тэгээд би нэг тэнд дагалдангаар орсон юм чинь юм бүхнийг сонирхоод хийж яхахыг хараад ардан сууж идэг. Өөрөө яг бичлэгэн дээр байхгүй болвол тэгээд админид энийг тэр дүрсийг харж байгаа яг тэр тавихт нь чи яг зэрэг тавина шүү гээл. Тийм этэр би бас тусалж хажууд нь байсаар байгаа л яг юм сурсан шиг. Тэгээд сүүлдээ тэд нар маань ч тэгээд уран бүтээлээ голлоод тэр шүүм чимээгээ залуу улсуудын их ажил хийсэн юм шиг над руу хайцсан юм л. Тэгээд 300-аад киноны Монголын уран сайхны киноны шүүм чимгэлийг даалаад
дадаад 80-аад 90-аад 2000-аад онд хийсэн юм 40-од. Зөвхөн шуумж юм ээ. Зөвхөн шуумж юм ээ. Түрүүн Тэгээд та би өөрийн ярьсан дуу нөгөө оруулсан өөрийнхөө үндсэн ажлаа хийсэн кинонууд энэ их юм бол тэгээд яваадаг ч. Багцаагаар хэд тавьсан. Тэгээд энэ орчуулгын кинонд дуу оруулсан гэх юм бол тэгээд телевизүүд ч одоо бол тэр үе чинь ам барьдаг гэж нэг сайхан байлаа шүү дээ. Ам барьж дуу оруулдаг. Амьсгаа хазан амьсгаа аваад ханиах гэсэн ханиага дуулуул яг монголоор орчуулж дуулаад одоо тэр юу гэдэг тэр бүхнийг хийдэг байсан тэр кино өдөрт одоо орчуулгын кинонд дуу оруулж явахтаа бол сүүдрүүгээ бол комментатораар унш нэг юм хоёр хүн уншдаг болсон юм. Тэгээд сүүдрүүгээ ер нь кино өдөрт ядраад ирэх үед тийм болсон юм. Тэгээд ер нь 97 онд кино өдөр тэгээд тарсан та. Телевизэд ер нь одоо тийм боломж байгаа болоо дуу оруулалтын дээр ам барьж. Одоо бүх телевизэд бол тийм санаа байдгийн. Манайхан ч байдаг. Тэгээ бид нар бол тэр тэхийн тулд фонограм хөгжим чимээ юм бүгд тусгай ирэх хэрэгтэй байдаг. Дуутай дүрсэн дээр нэг монголоор дуугаа хайлсан нэрвчээд тэгээд огт гадаадынхын огт байхгүй бол монгол ам болгоо тэгээ хөгжим чимээтэйгээ нэгтгэждэг. Тэгэхээр бол яг ам барьж болдог. Одоо бол тийм тусгай албан ёсны гэрээ хэлсээртэй бол тэр фонограм тэр хөгжим чимээ тэр тусгай хүрээд ирэх юм бол болно. Тэр сурвалжлагыг бас бэлдсэн байгаа л да. Ажлаа хийж байгаа нас үзэгчдэд сонирн байх тийм ээ. Сурвалжлагыг үзье. 15 секунд. Хэрэггүй. Хүлээгэж байсалдаа. Би чадахгүй. Чаднаа. Үгүй чадахгүй нэрш. Чи үсрэгээс айж байгаа юм биш ээ. Тэгээд юунаас айдгийм бэ? Шүүхэр задрахгүйгээс болж өөрийнхөө оршуулган дээр гамбэр болчихсон хэвтгээсээ айж байгаа юм аа. Би зүгээр л шүүхэр задрахгүй гэж айж байна. Үгүй хэрэггүй. Уушиг сайтай үгэн байна шүү. Хоёулаа үзүүлээд өгье. Ямар сайхан юм бэ? Татаач, гогсоогоо тат. Энэ ямар байна? Жинхэнэ амьдрал гэж энтэй. Би чамайг үзэн ядаж байна. Чөлөө дунддаг гэж сайхан шүү дээ. Аль гогсоог нь татах юм бэ? Битгий татаарай. Одоохондоо болоогүй. Салхинд орооцолдож магадгүй. За. Одоо татаарай. Надад унж байгаа мэдрэмж төрж байна. Одоо хөө орохоор байна. Дармах. Наадгүй ганцаардах байх гээд бидний сайхан цагийг зурсан сургуулиудыг чи хийсэн. Энд хоёулаа гомн сууж чанж байна. Харин энд гомнго хамт идэж байна. Энд харин би чиний морь болон тоглож байна. Сайхан байгаа биз? Ер нь би энийг өөртөө үлдээнэ. Намайг хүлээж байгаа шүү дээ. Оо нэрэ тэгдэггүй яах вэ? Чи чухал үйл хэрэг бүтээн гэрээсээ алсад амтаж үзээгүй гомнтой таньж мэдгүй хүмүүсээр дүүрсэн хүний хотод чамд аимшигт аюул тулгарна. Чи эргэж ирэхгүй ч байж магадгүй бити яваач лээ по. За манай Дарамсар байхдаа би 1996 онд манай үндэсний олон нийтийн телевизэд анх дуучлал студ бий болоод тэгээ анх одоо ирсэн кино нь бол Ааса гэж 2 ангит Оросын кинонд энэ манай ерөнхий найруулагч байгальтай хамт дуу хийж манад анх ирсэн байгаа. Тэрнээс хойш одоо тасралтгүй л ажиллаж байна доо хамт. Тэгэхээр энэ хүний ажил бол ямар тийм их одоо мундаг хүн бэ гэдэг. Тэгээд дандаа нэг жүжигчд хажуудаа дагавал нэг залуу хүмүүс. За одоо миний хөө хооронд орчих. За миний хөө одоо энийг ингээ хийчих гээд. Тэгэхээр энэ хүүхдүүд ч гэсэн одоо ер нь энэ хүнээс юу их авч ийнэ гэвэл тэр ингээд шүүмийг яаж хийдгийг, морины чимээ яаж хийдгийг, энэ одоо хазаар яаж хийдгийг ингээд хэлж яхад би дотроо энэ яасан мундаг хүн бэ гэдээ одоо би чинь залуу байлаа шүү дээ. Одоо л ингээд хөгшрөөд байгаа болохоос. Тэгээ тийм үедээ бол би их шүтчихсэн. Тэгээ тэрнээс хойш
одоо ингээд өнөөдөр ингээд би дармаахтай ажиллаж байхдаа би бахархдаг. Яагаад гэвэл энэ одоо бараг даал хүрсэн хүний хоолой ямар сайхан цээл, ямар сайхан байна. Тэгээд энэ олон залуучуудын дунд яг үүнд одоо энэ хүний ингээд авах тийм хоолойтой хүн магадгүй цөөхөн л байдаг байх л да мэдээж. Гэхдээ л одоо бид нартэй бол одоо маш их одоо тийм өмг төшиг болж идэг байхгүй юу. Яар сандалсан үед хамгийн түрүүнд дармаахыг дуудана. Тэгэл нөгөө залуучуудаа ирэхээр нөгөөдөл чи яг л ингээд аав нь яаж байгаа шиг гүүжрэл одоо яах вэ гэл ингээд орж тэр нь надад нэг тийм их гоё сэтгэл төрөөд идэг. Тэгээд энэ сайхан дөрвөн урилга дөрвөн зочин гэдэг энэ ток шоунд оролцож байгаа дармаахтай танд одоо хамт олон чинь таныг хүндэлдэг шүү, хайрладаг шүү гэдгийг одоо хэлье. За би бол Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэн Жүгдрийн Дарам сүрэн гэдэг хүнтэй анх 1999 онд Монголын үндэсний олон нийтийн телевизийн кино редакцид орчуулгын киноны жүжигчнэр ирсэн цагаас танилцж, хамтарч ажиллаж, ах дүүгийн багш шавийн барилгатай болж ингэж яваа уран бүтээлчээ. За Дармаахын маань хувьд бол цаг барина, уран бүтээлдээ чин сэтгэлээсээ хандна. За тэгээд хойч үеийнхээ залуучуудад зааж сургана, тэднэрт үлгэр дуурайл болно гэд олон авах сайхан чанартай хүн. За тэрнээс гадна Даран сүрмэн ах маань зөвхөн уран бүтээлч гэхээсээ илүү биднэртэй бол ах шиг минь, аав шиг минь, заримдаа бүр анд найз шиг минь мөн ингээд хамтарч уран бүтээл хийж байгаа хамтрагч шиг ингэж хандаж чаддаг нь тэр хүний бас бусдтай нийцтэй ажиллах хөрвөх чадварыг нэг гайхалтай жишээ болов уу гэж хувьдаа бодож явдаг юм. Ингээд Дарам сүрэн ахтай мөн сайн мөхний хүсье. За та манай нэвтрүүлэгт энэ бүтэн сайн өдөр 12 цагт 6 зүгийн их студид хүрэлцэн ирнөө хэмээн урьж байна Дармаахаа. За баярлалаа. Баярлалаа. Энэ их бүтэн сайн өдөр энэ урилгын дагуу 6 зүгийн их студид хүрэлцэн очноо. Тэгэхээр сая бол ярилцлагын эхэнд дуу оруулалтын тухай ярих юм байх гэсэн бүр харин чимэглэл яаж хийдэг тэр их гоё тий яаж чимэгтэй тэр их гайхалтай түүхийг сонссон шүү дээ. Одоо харин яалтчгүй энэ орчуулгын киноны тухай сүүлээд их яригддаг болчиход жишг нь бол үндэсний олон нийтийн телевиз бүр кино үйлдвэр гэж байхад тэр одоо дээр үеийн кинонуудыг үзэхэд зүгээр дуу оруулах биш дахиж тэр дүрийг бүтээдэг шүү дээ. Хамт жүжиглж тийм ээ. Тэгээд яг тэр үеийг хүмүүс маш их санагалцдаг. Дээр үеийн кинонууд үзэхээр нэг л гоё гэл санагалзаад байдаг. Одоо гэтэл текст нь хүртэл бүр ингээд зүрх сэтгэл тоногшсон. Тэгээд та өөрөө яг орчуулгын киноныхоо чиг хандлагын талаар дотроо мэдээж хэл болон зүйлийг бодож явдаг. Хэлгсэн яргасан гэж бодож байлаа. Тийм ээ. Одоогийн бидний ажиллаж байгаа одоогийн бидний энэ орчуулгын кинонд дуу оруулж байгаа орчуулж монгол хэл дээр гаргаж байгаа бол тэр үеийнхээс өөр л дөө. Одоо бидний хийж байгаа арга барил гэх юм бол ер нь бүх телевизүүд бүгд адилхан байгаа. Манай телевизийн хувьд бол бид нар бас аль болохоор тэгж аманд нь инээж ханихгүй ч гэсэн бас нэг ууралж мууралж байгаа маягаар нь хэлэх дотортой хийнэ гэж ярьдیں۔ Манайхан доторгүй байна хөндөд дуурч. Одоо би нэх ойлгохгүй ч гэсэн нөгөө хэлж байгаа үг нь яг ойлж байгаа маягаар хэлэх тийм ээ. Инээж байгаа бол инээхгүй ч гэсэн инээсэн маягаар хэлэх юм байдаг шүү дээ. Одоо тийм маягаар хийх тэгээд эхлэл төгсгөл бас болж игэл тэр дунд нь пауз тэр дуграагүй газар нь дуурахгүй болж игэл ер нь бид нар их төхөө тийм хийхийг эрмэлздэг. Дуу оруулж байгаа та нар одоо кинонд ордог байх та тий. Бас адилхан нүүр одоо хувирал сэтгэлгээ одоо тэрний тэр тэгж ажил юм чи бас нэг нөгөө дүрий чинь бас нэг дотортой одоо амьдруулна. Манай тэр мундаг жүжигчдийн тоглосон тоглолтыг Монголынхаа үзэгчдэд монгол хэлээр зүгээр наана уншаад байх юм бол ямар ч амшимтгүй болно да. Тэрийг бас тэр тоглолтыг унахгүй зарим кинонууд манайхан өөрийнх нь гадаадын киноноос бүр гоё болгочлоо гэх юм ярьдэн шүү дээ. Бүр их гоё болчлоо шүү дээ гэдэг. Тий. Орчуулга их чухал юм а тийм ээ. Магадгүй та одоо их тийм мундаг одоо мэрэгэн ахын ч гэдэг юм уу тийм ээ их мундаг том орчуулагчдын сайн орчуулгыг аваад та нар бол уншиж байна. Магадгүй энэ бол арилжааны телевизийн айл нэгтэнд нэ очиод ингээ уншихад зохиол нь орчуулгана гэж нэг дэгдэглээ нохон бас шиг гэдэг шиг тийм ээ. Их муу орчуулга байгаад
та тэрийг их зүдэрч дуу оруулах гэдэг. Тийм юм байна. Байх уу? Байна. Тэр үед яах вэ? Тэр үе чи яг өөрснөө бол бас уншиж явсаа үүдээ засан одоо баримт кино гэх юм бол өгүүлбэрийн төгслүүд бүгд ийлэх юм байх юм бол унших явсандаа л засан шүү дээ. Тэр гэж бас нэг сурцсан гэх юм уу? Сурцх юм уу? Тэгсэн ингэсэн гэж орчуулсан байж идэг. Тэр чинь тэгсэн юм тэгжээ гэж өөрчлөхгүй бол шал ачийн болон тийм нь би манай үндсэн телевизийн орчуулагч нар бол байлгүй ах уу соёлын гайсгалан мэрэгнээс ихсүүлээд мундаг орчуулагч нар олон жил орчуулсан. Тэгээ өөрөө гарт нь орцсон тийм орчуулагч нар манай Ган Чимэг Тэгшээ Мягмар Гэрэл Чимэг гэдээ байна. Өсхвэр гэж нэг редактор байсан юм. Тэгээд манай чин киногоо орчуулахдаа хүмүүстэй ингээд гэрээгээр өгөөд зохиолын нөгөө явуулдаг. Санаа зохиол нь бүр хуудас сууцаараа дэстугаартайгаа байдаг. Тэгээд тэрийг ирээд редакторт хараа өстой яг жинхэнэ монгол хэлээр болоод тэр өсхвэрийн редакторс юм дуу оруулахад ерөөс яг нэг өөрөө ярьж байгаа юм ихтэй сайхан байдаг. Тэрэн шиг орчуулагчийн сайхан орчуулга болжгүй тэр гадаад үг нь хэдэн үгээр бүтчээ нэг өгүүлбэр тэр үгээр орчуулбал бүр илүү дутуу гарахгүй яг нэг сайхан байдаг байхгүй ам барихт бол бүр тийм. Манай үзэгчид мэдж байгаа тухайн үед би яг мэдээ үзээ сууж ирсэн. Тэгэл хүү манай дармах гавьяа тавчиж гэж ингэсэн чи та ганцаараа тэр олон хүнд донд сууж ирсэн сандал дээр. Тэгээ яагаад тухайн үедээ суудсан юм бэ? Тэр манай гэрийнхэн энэ манай нөгөө дуу оруулдаг дармах чи энэ хүн чинь суудаг юм уу гэж асуусан байхгүй. Манай авгаа хүртэл харчаа чи юугаа хай сууж ирсэн гэж. Тэгээ тэрийг сони морин цаг орж ирдэг ерөнхийлөгч орж ирдэг яагаад ч баг цаг гарсан дараа байна. Гэсэн чинь тэнд нэг охин гүйж ирэл та суумаар байна хөрн. Тэгээ гिचнийг суундаач. Тэгээ аль би ганцаараа суугаад усал босоо зогсоол. Тэндэг өвгөнд санд тавьсан ч тэр талынхны өвгөн суухгүй зогсоод. Оо шөө цаг гарангийн дараа орж ирэх юм бол жоохон сууж. Миний хөл ер нь жоохон өвдөд байгаа юм л да булчингаараа. Тэгээд би өрөвдөлтөд харагдсан ч юм уу суух уу гэхээр суудсан. Тэгээд тэр мэдэн тэр суудсан ганцаараа тэгээ авгаа харж чи одоо ямар тахир татуу үе шиг тэрэн сэрдээ сууж байгаа шиг яах суусан гэж уурлаад. Тэгээд ер нь ерөнхийлөгчийг орж ирэхээс 10 минут өмнө хүлэн өвцсөн бах та гэж бодохгүй юу? Сайн цагаан сараар миний ээжид ерөнхийлөгчийн гарын бэлэг очиж 93 настай ээж минь их баярлж байсан. Дараах нь хүүн Монгол улсын урдан авийн зүтгэлтэн солиод өнөөдөр бас их баярлж байна. Одоо очиж ээжигээ бас баярлуулна. Олон янзын дүргээд нэг Оросын кино дуу оруулалаа бид нэр маргааш оруулсан шүү гэ. Тэгээ маргааш бүгдээрээ цуглаад нэмгэн өвгөн одоо юу гэсэн тэр бүгдийн хуваарлаад киногоо үзсэн чи харин Оросын нэг ондаг ардын жүжигчин нийгмийн жүжигчин Игорь Илинский гэж жүжигчин байсан. Тэр ганцаараа тоглосон кино байдаг шүү дээ. Өвгөн болоод эмгэн болоод улаач болоод ачаачим бол тэгээ сүүлд нь тэрэндээ би ганцаараа дуу орууллаа шүү дээ. Тэр бол бас надад сонирн байсан. Бүгдээрээ дүрээ хуваарлцаад орох чинь ганцхан хүний кино байдаг. Та нарыг ямар эсмэд хөөш шулуунуудыг мэднэ би. Та нарыг ч мэднэ шөө. Эхэндээцээ энэ лав тохоргож нохоо хамарт 50 хүний гал хөргсөн байх. Тэгэхээр н ухаантай нохоо хазчихсан биз. Энд чинь их алиа хүн шүү дээ. Хялар гайхал чи үзээгүй байж битгий хотлаа хөрд. Эрхэм төшмөл ухаалаг хүн болохоор хэн хотод хэлж байна. Хэн дээд тэнгэрийн өмнө шударгаар өчөж байна гэдгийг мэднэ. Хэрвээ би хотлоо хэлсэн бол намайг шүүхэд аваач өгөг. Битгий нуршаад бай. Үгүй энэ чинь генералын нохой биш. Генералынд ийм нохой байхгүй. Тэднийг хав нохойтой. Чи лав мэдж байна уу? Лав эрхэндээцээ. Би ээж бас мэдж байна. Сүүлдээ дармаах маань зөвхөн дуу оруулаад зогсохгүй бас дэлгэцийн уран бүтээлд нэлээд хүчтөр ороод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ер нь таны дуу хоолойноос болоод байна уу? Эсвэл бас тэр жүжиглэх уур авьяас байна уу тань? За хадуул жүжиглэх уур авьяас гэж юу байх вэ? Зүгээр дуу оруулалтаар бол олон жилдээ мундаг хүмүүсийн заавар зөвлөгөөнд цуг ажилласан хувьд тэрвээр буйнаараа явж байгаа болохоос биш би чинь дуу оруулалт юм жүжиглэлтийн сургууль соёлын төгссөн байхгүй нэг урлаг судлалын анги төгссөн юм шүү дээ.
Тэгээд сүүлийн үед энэ сериалууд ганц нэгэн кинонууд зохиомж энтерт бол бас дуудаж байгаа. Ер нь нас өвгчүүд цөөрөд байгаа юм уу? Өвгөн хүн ер нь цөөрөд тэгээд өөрхөн олдохгүй болоод хэлвэ гэдэг шиг. Одоо бас өвгчүүд нь дутчаад намаагаа хэлээд байгаа юм болов уу гэж бодлоо. Бас нэлээ хэдэн биш 10-аад кинонд бас орсон юм байл шүү дээ. Орсон байгаа. Дүрээрээ болоод. Миний хамгийн анхны дуу үйлчлэгийн аппаратны ард суулгасан багш бол төмөр тогтох гэж, бүрвийн төмөр тогтох гэж кино үйлдвэрт 20 хэдэн жилийн ерөнхий инженерээр ажилласан. Одоо бас энэ кино урлагийн дээд сургууль хардсан сургуулийн төрт цагаар багшилж байгаа тийм сайхан хүн байдгийн. Тэгээ манай дуу үйлчлэгийн цехээс л би одоо кино үйлдвэртээ 30 жил ажиллаад би ч одоо тэгээд кино үйлдвэрт харсан шүү дээ 97 онд. Тэгвэл цуглаж ирсэн дуу үйлчлэгийн одоо дууны найруулагч нар юу одоо бас бид нартай баярж явдгийг хэлэхгүй болохгүй байна. Одоо Ламзын Найдангуй гэж 39 оноос кино үйлдвэрийн дууны найруулагч ажилласан хүн байсан, Чойлсрангуй, тэгэл Батгалсангуй, Баянбат, Должинсэрэн, Самбуу, Норжма, миний үе найз маань тэгээ бид нар маань хинхэн бурхны оронд очижээ. Тэгээ тэднээсээ бас цугаж ирсэн тэднийхэн буйнаар би Монгол улсын урлагийн аюулсгалан гэдэг энэ өндөр хүндтэй цолд үсэндээ бол баярлж тэднийхэн буйнаар би шагналыг хүртлээ гэж бодож байгаа. За баярлалаа. За танд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа та бүхэндээ. Баярлалаа. Ийм их суйртай, ийм ингэж эхэлж ирсэн урлаг өнөөдөр болоод цаашдаа яаж явах вэ гэдгийг бас яг энэ салбарын басны бодосоо гэж би бүр зориуд хэлмээр байгаа юм л да. Одоо энэ олон телевизэд хөгжиж байгаа сайхан. Цэгний технологи дэвшил сайхан. Гэхдээ ингэж гоё ихэлсэн орчуулгын киноны дуу оруулалт гэдэг их гоё урлагийг цааш нь яаж авч явах вэ гэдэг дээрээс бодох хэрэгтэй байна л гэж байна. Тийм бүр холоос нь ярихад Холливуудад ихтэл тэр нь одоо ам барихад чинь ямар нэр хүндтэйгээр юу яадаг вэ? Тийм ээ тэр дүр сонгохын тулд юу болдог вэ? Бид нар зүгээр мэдээнээс л сонсдог шүү дээ. Нэрийг би нэг юм сонсоод гайхсан шүү дээ. Юу гэсэн чинь хүүхэлдэйн кинонуудад Холливуудын алдартай ололт чинь дуу оруулдаг. Гэтэл магадгүй хүүхэлдэйн кино гэдэг бидний манай Монголд бол жишээлбэл байр суурь нүүр гэдэг шүү дээ. За ингээ яриад байвал их болно гэх. Тийм. Тэгэхээр угаасаа шин зүйл одоо шин сайхан зүйл гэдэг үл үргэлж одоо хуучин зүйлийнхаа зүйл дээр үндэслэж явдаг те. Өнөөдөр бид бас сайхан туршлагатай настай хүмүүсээс үг сонслоо сайхан байна. Тийм. Тэгэхээр одоо тэр хүмүүстээ ирсэн бүх зочдод баярлалаа. Тийм. Тэгээ залуучууд маань бас сайхан санагдсан байх гэж бодож байгаа. Тийм ээ бас зарим нэг өөрөөсөө л ойлголт байсан шүү дээ. Зөвхөн залуучууд ордог нэвтрүүлэг гэснэг бол өнөөдөр бол өгөөсгсөн тийм ээ. Альва зүйлийг хийцэн биш хийгээд өргөжлүүлээ явж байгаа дөрвөн зочин маань өнөөдөр ирсэн тийм ээ. Нэвтрүүлгийн ихэнд хэлжсэн үг ахад нэг хэлчих хүсэж байна л да. Бас хаалт болгож юу гэхээр энэ залуу нас гэдэг өөрөө угаасаа хүний сэтгэлд, сэтгэхүйд, сэтгэлгээнд энэ дотор байдаг ертөнцид оршдог юм а гэдгийг энэ өдрийн дугаар үзэгч олонд маань харуулсан баха гэж бодож байна. Ингээд бүгд баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая.